Хүүгээ одоо ингээд суран тэлэгээр бүр ингээд хөтлөн зодлоо гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Одоо бүлэг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийн тэр чат, voice-ууд хин хаанаас яаж задарсан бэ гэдэг талаар хүртэл мэдээлүүд гарч ирсэн байхгүй. Тэр охин бол ингээд цусын үзмээр байна гэсэн үнэхээр тэр цусаач үзсэн гэж байгаа байхгүй. Тэр хүмүүсийн бичсэн түн рүү бичсэн тэр чатнуудыг хараад би бүр өмнөөс нь уур хүрээд байгаа байхгүй. Бүр яаж ийм тэнэг юм бичиж чаддсан бэ гэж яг өндө бодсон. Зайнуу хөрх хүмүүс минь бүгдээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. Зайнуудагийн бичлэг дээр хэдүүлээ яг өмнөх бичлэгийнхаа part 2-ыг хийж ийн гэж таад маань ойлгож болно. За би яг өмнөх бичлэг дээрээ одоо яг Монголын нийгэмдэр, сошиал дээр маш их яригадаад байгаа тий олон хүмүүсийн хандлтыг авсан бас олон хүмүүсийн одоо юу гэдэг уур бухимдлыг хүргэсэн одоо яг өсвөр насны буюу ахлах ангийн хүүхдүүд нэгээ зооддог, дээрэмддэг, дээрлэгдэг. За тэгээ бүр бичлэгийг хийдэг айгүй одоо онц ноцтой хэрэг гарсан шүү дээ тий. Тэгээд яг энэ хэргийн талаар бол би ярьсан байгаа. Тэгээд энэ бичлэг маань тэр бичлэгийн үргэлжлэл буюу part 2 гэж таад маань ойлгож болно. Тэгээд ерөөсөн юм part 2 бичлэг хийнэ гэж бодоагүйсэн чинь яалтчгүй энэ асуудал дээр дахин шинэ мэдээлүүд гарч ирээд за тэнгуүт яг тэр одоо бүлэг хүүхдүүд байгаа шүү дээ тий. Тэр хүүхдүүдийн тэр чат, voice-ууд хин хаанаас яаж задарсан бэ гэдэг талаар хүртэл мэдээлүүд гарч ирсэн баггүй. За үүнээс гадна хохирогч хүүхдүүдийн аав ээж нар сайтуудад ярилцлага өгсөн байлээ. За зарим нэгэн хохирогч хүүхдүүд өөрсдөө ярилцлага өгсөн байлээ. Зарим нь бүр өөрсдийнхөө сошиал хаяг дээр гарч ирээд бичлэг хийсэн гэх мэтчлэн иймэрхүү мэдээлүүд бол гарч ирсэн. Тэгээд хэдүүлээ эхнээс нь яриад явцгаая. За бичлэгээ дөрвөн хэсгээс одоо хий гэж бодож байна. За эхний хэсэг дээр бүгдээрээ яг тэр хохирогч хүүхдүүдийн аав ээжийн яриа, хохирогч хүүхдүүдийн өөрсдийнх нь ярианы талаар ярина. За хоёр дахь хэсэг дээр болохоор яг тэр чат юм хаанаас яаж задарсан бэ? За тэр талаар мэдээллүүдийг яриад гурав дахь хэсэг дээр хэдүүлээ ариун зайтай холбоотой бас мэдээлэл ярих зүйлүүд гарч ирсэн. Тэгээд яг ариун зайтай холбоотой тэр мэдээлэл юмыг яриад дөрөвдүгээрт яг бусад мэдээлэл те одоо яг ямар хуу арга хэмжээ аваад байгаа юм цаашдаа яг ямар хуу зүйл гарч ирэх юм бэ гэдэг талаар болон би яг өөрийнхөө дүгнэлтийг хэлээд энэ бичлэг маань дуусна шүү. За тэгээд эхний хэсэг дээр гэх юм бол нөх бичлэг дээр нэг хохирогч охины ээж нь гарч ирээд зариг цагийн мөн дээр ярилцлага өгсөн байлээ гэдээ ярьжсэн шүү дээ. За тэгвэл одоо яг тэр ээжээс гадна дахиад хоёр ээж нэг аав одоо сайтад ярилцлага өгсөн байгаа. Тэр аав нь яг юу гэж ярьсан бэ гэхлээр өмнө нь одоо энэ бүлэг хүүхдүүд бас охиныг ингээд зодоод дээрлэгчээсэн. Тэгээд тэрнээс болоод охин нь сэтгэл зүйн үед маш том одоо хүнд байдалд орсон. Тэгээд цагтаа тэр ингээд өгөөд гомдлоо өгөөд ингээд мэдэгдээд явсан боловч ерөөсөө одоо шийдэж өгөөгүй гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. Тэгээд шийдэж өгөөгүй хаагдаад одоо яг энэ асуудал дахиад ингээд гарч ирээд те бүр ингээд нийгэм даяараа энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа болохоор яг тэр хэрэгээ дахиж шийдвүүлэх гээд ингэж өргөдөл бичиж өгсөн гэдэг талаар тэр аав бол ярьдаг байгаа. Тэр төрөг загдаагийн хэлцээ нэгдүгээр хэлцээ өгсөн боловч энэ хэргийг 7 хоногийн дотор буцаагаад хаацсан байсан. Манай хүмүүнээс болоод 7 хоног хартаар зүтлээд унтаж чадах бас жинхэнэ харт холбогдож байгаа байхгүй өсвөр насны охтуудад. Дараагийн ээж яг ямар ярилцлага өгсөн бэ гэх юм бол зариг цагийн мэндөр өгсөн ярилцлага байгаа хгүй. За тэр ээж яг нэг юм хүүг алгатаацсан нэг бичлэг яваадсан шүү дээ. Тэгээ тэр хүү ингээд одоо үгүй хариу үйлдэл ингэж үзүүлэхгүй байсан нэг бичлэг бол явж исэн. Тэгээд яг тэр хүүгийн ээж юм байна л да. За би бас яг Facebook дээр тэр хүүгийн бичлэг ингээд үзсэн чинь хүмүүс ингээд зөндөө олон комментууд бичсэн байсан л да. Одоо жишээлбэл те яагаад ингээд эмэгтэй хүүхдэд алгадуулаад байгаа юм бэ? Ямар арчаагүй юм бэ? Яагаад хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм бэ гэх мэтчлэн. Одоо тэр хүүг буруутгаад дайрч комментууд нэлээд харагдсан байхгүй. Тэг би бүр яаж одоо ийм коммент бичиж чадчихна гэж бодоод байжсэн чинь яг ээж нь тэр ярилцлага дээрээ тэр одоо бичлэгийн талаар тайлбарлсан байгаа байхгүй. Хэдий бичлэгэн дээр ингээд нэг охин л ингээд хүүг нь алгадаад байгаа юм шиг мөртлөө цаана нь бүр 10 хэдэн хүүхэд ингээд хараад зогсож исэн гинэ. Тэгээд хүүг нь орц руу авч оронгуудаа чи одоо энэ охинд ингээд зодуулаа. Хэрвээ чи зодуулахгүй байх юм бол бид нар бүгдээрээ нийлж хаад чамайг зодно шүү гэж сүртүүлээд тэгээд яг тэр бичлэгийг хийгээд хүүг нь алгацсан гэж байгаа байхгүй. За тэр охиноос гадна яг хүүд нь өөр хаалцсан ингээд хүүхэд байгаа юу гэд асуусан чинь өөр бас нэг охин байгаа гинэ. За тэр охин болохоор хүүг нь за ингээд доошоо сүүгд уучлалтгүй гэдгснээ бас ингээд 3 удаа илгэцэн гэдэг байдлаар тухайн ээж бол ярьж илээ. За тэгэхээр одоо ингээд харчаад зүйтэй те угаасаа эн чинь ингээд бүлгээрээ нийлж хүүхдүүдийг одоо ингэж ядын ингэж зоддог, дээрлэгдэг
тийм байхгүй те. Түүнээс ерөөсөө ингээд нэг охин нэг одоо хүүхд дагуулаад орцсон дороо талгадаадсэн зүйл ерөөсөө биш байгаа байхгүй. Яг бүлгээрээ ингэж одоо хийдэг, үйлддэг гэсэн үг. За тэгээд яг тэр ээж бас өөр ингэж юу ярьсан бэ гэхлээр одоо ингээд хэрэг нь бол цагдаа дээр явж байгаа. За цагдаагаасаа яг прокурор руу шилжээд явж байгаа. За тэр зоцсон хүүхдийн аав ээжтэй бол таарсан. Тэгээд ерөөсөө ингэж юм ярихгүй те нэг юм тоохгүй байгаа юм шиг юм үйлдэл бол гаргаж ирсэн гэж ярьсан байгаа. За үүнээс гадна яг тэр одоо бичлэг буюу те тэгж тэр хүүг нь одоо алгадж байгаа тэр үйл явц бүр 1 сарын 17-нд болсон үйл явц юм байна л да. За тэнд байсан хүүхдүүд нь хэддүгээр сургуулийн хүүхдүүдээс юм бэ? Та тэр талаар мэдээлэл авсан уу гэсэн чинь 21 130 Монгэнд сурдаг хүүхдүүд бол байсан юм байлээ. Тэгээд урд нь намар яг тэр хүүхдүүд ингээд хүүхдийг нь бол таарч исэн. Тэгээд яг 1 сарын 17-нд дахиж таарад ингэж одоо дээрлэгсэн ийм асуудал бол босон гэж бол ярьсан. Тэгээд яг энэ талаар хүүч ингээд өөрөө те танд мэдэгдсэн байсан уу? Та юу энэ талаар мэдчихсэн үү гэсэн чинь ерөөсөө ингээд мдэггүйсэн. Яг сошиал дээр тэр бичлэг нь гарч ирээд хүмүүс над руу явуулаад мэдсэн гэж аахгүй юу? Хүртгээ авахаар орсон. Тэр явцдаа бол ардаас нь 10 эрэгтэй хүүхдүүд орж ирсэн. Нийтдээ бол 20 гаруй хүүхдүүд байсан юм билээ. Яг л нөгөө нэг охиныг тий бүлэглэж одоо давнаас нь цус гаргасан. Тэр явдалтай адилхан бүгд хараа зогсож исэн. Хоёр дахь ээжийн яриа гэх юм бол хүүн 13 настай буюу 9 дугаар ангита тийм одоо бүлэг хүүхдүүдэд дээрлүүлж исэн гинэ. Гэтэ тэр нь орцонд биш гадаа болсон үйл явц байгаа байхгүй юу. Тэгэд яг азар тэр нь гадаа болсон бөгөөд юм дэлгүүрийн гэлөө гудамны гэлөө камер байж таарад тэгээд яг цагдаа дээр гомдолом ингээд өгөөд явж байхад яг тэр камерны бичлэгийг хараад яг бүр ингээд баталгаатай нотлогоотой тийм бичлэг бол ингээд авсан гэдэг талаар ярьдаг. За тэгээд хүүн ингээд гадаа найзуудтайгаа тоглож исэн чинь 10 хэдэн хүүхд ирээд за тэнгуүтэй яг нэг охин байсан гэж байхгүй. За тэр охин нь болохоор би энэ хүүхдийн цусыг үзмээр байна гэж хэлсэн гинэ. За тэгсэн чинь яг тэр бүлэг хүүхдүүдийн нэг эрэгтэй нь болохоор хүүг нь ингээд шууд 2 удаа хамарлуун ингээд цохоод авсан гинэ. Тэгэд яг хүүгийнх нь арт ингээд байр гэх юм уу да тий. Байр тэгээд яг нэг айлын балкон байж таарад яг хүүн тэр балкон дээр ингээд тулаад ингээд зогссон гэдэг талаар бол ярьдаг. Бол бас үнэхээр амар аазтай. Хамгийн гол нь 10 дэлэрэнгүүтээ тэр охин нь би энэ хүүхдийн цусыг үзмээр байна гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэд ээж нь бол яг ярьж илээ л дээ тэр охин бол ингээд цусыг үзмээр байна гэсэн үнэхээр тэр цусаач үзсэн гэж байгаа байхгүй. Одоо бид нар ингээд зөвхөн тоглоом шоглоомоор л те ингээл одоо юу гэдгийг за цус үзье гэл ингээл нэг би бинтийг одоо ажил дээрээч гэдэг юм уу найзуудаараач гэдэг юм уу да те нэг юм цус үзье гэл худлаа ингээд тоглож хэлдэг штэ те. Гэтэл энэ охин бүр жинхнээсээ хэлээд жинхнээсээ бүр ингээд цусыг нүцэн байгаа байхгүй юу. Энэ бол бүр бас л яа гэж болоо да санагдсан байгаа. Тэгээд яг хүүг нь 2 удаа зогсон чинь хамарнаас нь ингээд цус гарсан гэж байгаа байхгүй. За тэгээд яг ингээд цагдаа дээр гомдол саналаа өгөөд ингээд явж исэн чинь шүүх шинжилгээний дүгнэлт гараад тэгээд яг тэр одоо гэмтлийг нь хөнгөн цэргийн гэмтлэнэ гэдэг дүгнэлт бол гарсан. Гэхдээ биднэрт бол тэр нь ерөөсөө хөнгөн юм шиг санагдаагүй гэж бол ярьж илээ. Үүнээс гадна яг гэмтлийн эмнэлэг дээр очиод үзүүлсэн чинь хамарных нь баруун тал ясна бүр 2 хугаралтай. Тэнгүүтээ нүг хамарны нөгөө нармаа гэдэг дээ штэ тий. Нармаа нь ингээд мөрөөсөн байна гэж одоо гараад тэгээд хойд ингээд хагалгаа хийлгээд бол бид нар явж исэн. За тэгээд яг цагдаагийн байгууллагаас эцсийн одоо шийдвэр гэх юм уу да тий. Тэр нь яг юу байсан бэ гэх юм бол одоо тэр гарсан нөхөн төлбөрийг тэр зодсон одоо цогсон хүүгийнх нь гэр бүлээс нь хэмжлэх тийм одоо шийдвэр гарсан гинэ. Тэгээд яг сэтгүүлч нь ингээд асууж байгаа байхгүй юу. Тэр мөнгөө тэгээд тэр айлтай тэр аав ээж нь ингээд төлснө үү гэсэн чинь бүр ерөөсөө төлөөгүй штэ. Гэт тэр ээж бол тэгж хэлдэг. Тэнгүүтээ аав ээж хөрнөл хүүхдээ ерөөсөө нэг тийм тоодоггүй юм бэлээ. Ингээд цагдаа дээр дуудаад татчих юм ерөөсөө ирээгүй. За тэгээ сүүлдээ бүр ээжийг нь бүр ингээд албатан бүр тэр цагдаагийн газар авчирсан гэж аахгүй. Тэгээд хамгийн эхлээд ээжтэй нь бол хуцаар ярьж ирсэн юм байна. За хуцаар ярьсан чинь одоо ингээд би энэ юмд ингээд зөндөө хэлдэг. Ерөөсөө өгөнт орохгүй байгаа гэх мэтчлээ ингээд тэгж хариулж исэн гинэ. За тэгээд бүр ингээд босон ингээд одоо үйл явц үүдийн ингээд өнгөрөөд байжсэн чинь яг тэр зоцсон хүүгийнх нь аав нь ингээд залгаад за тэнгүүтээ яг тэр үеэр би ингээд хөдөө ажилдаа байж таарсан юм а. Гэтэ юу болсон талаар сонссон гингүүтээ одоо энэс болоод би хүүгээ одоо ингээд суран тэлэгээр бүр ингээд хөтлөн зодлоо гэж хэлсэн гэж аахгүй. Тэгээд тэр ээжийн ярьж байгаа болон яг энэ бичлэг нь ингээд задарснаас хойш хүмүүс юу гэж яриад байгаа вэ гэхэлэр хүчирхийлэгч үүснэ. Аав нь өөрөө ийм хүн учраас тэр хүүхэд нь ийм болсон юм а гэдэг яриа бол зөндөө гараад байгаа. Тэгэнгүүтээ яг тус одоо тэр хагалгаатай юмных нь ингээд зардал мөнгө нь ингээд нийлээд нэг 200 мянган төгрөг болсон юм байна л та. Тэгээд эрүүл мэндийн даталаар ингээд хөнгөлөгдөөд ер нь бол нэг 80-90% нь хөнгөлөгдөөд явсан гэж тэр ээж бол хэлж илээ. Гэхдээ миний бодлоор болохоор тэр ч одоо юу гэдэг тэр хагалгаанд орж байгаа зардал за тэгэл ийм тан авах мөнгө байгаа штэ тий. Яг үнэндээ тэр 12 13 та хүүхдэд тэр сэтгэл зүйн одоо тэр айдас төгшүүр
тэр гэмтэл бол бүр ингээд үнэхээр ингээд амар байгаа байхгүй те. Тэр чинь бүр насан туршид нь одоо ингээд явах боломжтой зүйл шүү дээ те. Тэгтэл бас иймэрхүү юмд үнэлт бол гарч ийсэн юм байна. За дараагийн ярих хүмүүс бол яг нэг хохирогч охин өөрөө зариг цэг амин дээр ярилцлага бол өгсөн байлээ. За тэр нь болохоор бас найзтайгаа ингээд Шангрила дээр кино үзэж явж байгаад тэр бүлэг охтуудтай таарсан гэд бол ярьж илээ. За тэнгуүтээ нөгөө бүлэг охтууд ингээд орц руу орё гэд тэгсэн гэж байхгүй. За тэгэл ер нь энэ одоо яг юу болох гээд байгаа юм бэ гэдгийг өөрсдөө гадралж исэн болохоор яг тэр найзынхаа ээж рүү нь одоо ингээд залхацсан байсан гинэ. Та ингээд хүрээд ирээч ингээд Шангрилагийн орцонд ингээд нэг юм болох гээд байх шиг байна гэд ээж рүү нь залгаад тэгээд орц руу хамт ингээд орсон. Тэгээд яг тэр одоо үйл явц болсон. Тэгээд азар нөгөө найзынх нь ээж ирээд тэгээд тэр ингээд азар ингээд хурдан одоо юу гэдэг дууссан гэх юм уу та тий. Тэгээд яг цагтаас эргэлэх болж яваад за тэгсэн ч юм бас яг тэр охин ингээд миний толгоор ингээд зөндөө зогсон мөртлөө ингээд би ингээд амар өвдөжсэн мөртлөө цайтайн газар бас хөнгөн гэмтэл гэж гарсан. Тэгээд энийг нь бол би ойлгоогүй гэж бас ярьж илээ. Тэгсэн чинь яг сэтгүүлч нэгэд асуудаг байхгүй. Одоо тэгэж зодуулснаас болоод чамд одоо ингэж гардаг одоо гэмтэл ч юм уу юм байдгүй гэж асуусан чинь нуруу бол өвддөг, толгой хаяадаа өвддөг. За үүнээс гадна яг сэтгэл зүйн хувьд бол маш юм айцтай босон, гарахаас айдаг босон, хизээ хүрээд ирэх бол гэдэг энийг юм айцтай босон гэж тэр охин ярьж байгаа байхгүй. За үүнээс гадна бас нэг юм одоо юу гэдэг сериосны зүйл ярьсан нь болохоор тэр цагдаа дээр гомдлоо өгөөд хэрэг нас хаагдсан гинэ. Тэгэд яг яагаад хаагдсан ингэ гэсэн чинь одоо ингэ шүүх шинжилгээний одоо тэр юу ч ирээгүй, бичгч ирээгүй гэд хаагдсан гинэ. За тэгснэ ийм хариулт өгснөөсөө 2 хоногийн дараа болохоор одоо ингэ шүүх шинжилгээний бичгч одоо ингэ ирсэн шүү гэд тэгсэн гэж байхгүй. Тэгэхээр энэ ингэ одоо юу гэмдэ хүмүүсийн нөгөө хартаад байгаа зүйл байгаа даа шүү дээ. Нэгнийх нь аав нь шүүх шинжилгээний одоо тэр газар ингээд ажилдаг аа гэдэг юм хардлага бол яваад байгаа. Тэгэд яг энэ талаараас ингэж ярьсан байгаа байхгүй. За тэгээд ингээд цагдаа тэр гомдол юм аа өгөөд ингээд явж исэн чинь дараа нь яг тэр нөгөө бүлэг охтууд гэх юм уу да. Тэгэд яг тэр Юки гэдэг охин ингээд дууцсан гэж байхгүй. За тэр нь гэртээ гэлүү хаана гэлэнгэний газар дууцсан юм байна. За тэгээд яваад орсон чинь тэр Юки ингээд өөрөө сохтуу. Тэнгүүдээ хажууд ингээд баахан эрэхтэй одоо хүүхдүүд л байсан бахалта. Баахан ингээд эрэхтэй хүмүүс ингээд одоо хүрээлүүлсэн өөрөө ингээд сохтуу байж исэн. Тэгсэн намайг арх ингээд уу гэд архиа шахаад исэн. Би ингээд тэр одоо эрэгтэй хүмүүсээс ингээд айсандаа архийг нь уусан. За тэгээд яг унтсныхын дараа ч илүү те маргааш нь ингээд гараад явсан гэдэг зүйлийг бол ярьж байгаа хгүй юу. За тэгээд Юкин яг яагаад дуудсан бэ гэхлээр за одоо ингээд эвлэрсэн шүү. Тэгээд тэр цагдаа магтад өргсөн гомдлоо ингээд авчаарай гэдэг зүйлийг тэр охинд хэлсэн байгаа хгүй юу. Тэр газар чинь мэдүүлэг өгөөд тэгээд мэдүүлгийг хаагдчихсан байсан гэсэн. Хэрэг нь хаагдчихсан. Тэгээд яагаад таагдсан бэ гэдгсэн чинь шинжилгээний нэрийг байна гэдэг. Тэгээд урьдчилан шинжилгээний нэрийг байна гингүүтээ өнөө өглөө шинжилгээ нэрсэн. Яагаад ингэж урьдчилан байхгүй гот өнөө өглөө ирээ гэсэн чинь алга болоод олсон гэсэн. Би ч мааш үг гэхгүй юу. Тэгээд ингээд гэрчнэрсэн болохоор тэгээд ороод ирсэн чинь юуке олон ингээд согтоо би өөрөө согтоо тэгээд биндраар хүрээлчихсэн байсан. Тэгээд ингээд юуке ингээд гинт хурж ирэнгүүтээ гарнаас ингээд чангатангуудаа одоо хөл эвлэрсэн шүү заа юу. Одоо тэр цагдаа модгаар явах бол тэр өргөдлөө буцаа гэдсэн. Хамгийн сүүлд ярих бичлэг нь бас л нэг хохирогч охин байгаа. За гэхдээ тэр охин болохоор юм сайтад гэхээс илүү өөрийнхөө одоо сошиал хаяг дээр бичлэг хийсэн байгаа байхгүй юу. За тэгээд яг тэр бичлэг дээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо тэр бүлэг охтуудтай бол таарч исэн. Гэхдээ би азар одоо тийм тэгж бидээ одоо халтаах тий одоо тэгж зодуулаагүй байж хата ингэж салж исэн гэдгсэн. Тэгээд тэр хүүхдүүд яг яадаг вэ гэхэлэр өөрсдөө эхлээд юм хүүхдүүд рүү ингээд одоо өдөн хатгалаа тий янз үгээрийн одоо үг хэлэх, доромжлох ийм үйлдэлүүдийг хийдэг гэж ярьж байна. За тэгээд мэдээч ингээд өөрсдөө нь доромжлоо гэсэн чи дээр нь хэлээд хаар чинь хүн мэдээч хэрэг уурлаад хариуд одоо зөрүүлээд ингээд үг юм ингээд хэлэнгүүт чи намайг ингэж хэлдэг юм бэ гэд ингээд дайраад байдаг гинэ. За тэгэнгүүт яг тэр нөгөө нэг орцондоо дууддаг. За ингэж дуудахад ерөөсөө ингээд зодох жоо юм шиг тий. Одоо ингэж тэр бичлэг юм хийх чам шиг ерөөсөө дууддаггүй зүгээр гоё ярилцъя, ойлголцъя ингээд хүрээд ирээч гэдэг байдлаар дуудаад за тэгээд яг тэр орцондоо тэр хүүхдүүдээ ингэж зоддгоо гэдэг байдлаар ингэж ярьж байгаа байхгүй. За тэгээд энэ охины хувьд гэх юм бол яг тэр орц руу ингэ дагуулж орох гээд байсан. За тэгсэн чинь би ингэ цагдаа дуудлаа шүү гэж тэр бүлэг охтуудад хэлсэн юм байна л да. За тэгсэн чинь чи тэр цагдаагаа дуудаа гэд тэгсэн гинэ. Тэгэхээр нь уцаа авч байгаа жинхнээсээ цагдаа дуудсан гэж байхгүй. За харин тэр цагдаа нь болохоор эренгүүтээ та нар ийм маргаан дээр ингээ бити ингээ дуудлага өгөөдэй гэдэг байдлаас ингээ хандаад ерөөсөө ийм одоо нухацтай те сериосны нэг ингэж хандахгүй байсан гэдэг зүйлийг бол ярьдаг. Тэгээд ягаад цагдаа нь болохоор яг ийм нэрийг одоо тэмдэглэж аваад ингээ явж исэн. Тэгээд хамгийн амар нь тэр цагдаа ингээ ирсэн чинь нөгөө бүлэг охтууд ингээ худлаа ирсэн гинэ. Ерөөсөө тэгээ хүрт чи худлаа яриад ингээ өөрийг нь бүр ингээ бухаад те ерөөсөө тийм болоогүй энэ худлаа ингээд нэг ингэж хандсан юм байна л да. Яг хөө ингэж харахаар яг
ингээд цагдаа дээр маш олон дуудлага, маш олон хэрэгүүд ингээд иртгэл байх л да тий. Тийм болохоор ингээд яг хөө ингээд төсвөр насны хүүхдүүд ингээд тоглоод ингэж ийна гэж хандсан байж бас магадгүй болов гэж бодсон. Тэгээ тэр охин болохоор цагдаа нь яг тэр үед ингээд шалгаад явцсан бол магадгүй юм олон хүүхдүүд задуулахгүй байх байсан билүү гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Тоодгүй юм лээ. Би бол 2-3 удаа ингээд цагдаад хэлж мэдэгдэж үдсэн хүн байхгүй юу? За тэгэхээр ингээд хоригч хүмүүс бүр ингээд аюух байгаа шүү дээ. Тэд нар гэхдээ ингээд би мах бодороо тэгээд ингээд бүр ингээд амиртэй зураг бичлэг ингээд аруулсан гэдэг тэгсэн шүү дээ. Тэд нар бол ингээд начиг ингээд яриад ингээд бичлэг хийхгүй байх. Яг л би чинь нөгөө нэг ингээд өөрийгөө ингээд хамгаалж чадсан байхгүй юу? Нөгөө нэг намайг ингээд дагуулж явах гэдэгт нь би ингээд их хүнтэй газар байсан тул ингээд би ингээд эсэргүүцээд чадахгүй гэж явцсан. Тийм болохоор ингээд чадаагүйдээ болооч юм намайг ингээд сошиалор гэсэн. За тэгээд би болохоор яг энэ бүлэг одоо энэ дээрлэхэлтийг хийдэг, тэр бичлэг хийдэг хүүхдүүд бол хариуцлага ингээд одоо хүлээгээсээ яг хуулийн дагуу зохих ёсны хариуцлагыг ингэж хүлээлгээд яваасаа гэж би хувьдаа бодоод байгаа. Тэгээд хүмүүсийн бас яриад байгаагаар 14 нас хүрсэн л бол 14-өөс дээш насныханд бол яг тэгэж те одоо ингээд ял өгөөд явдаг ийм зүйл бол байдгаа гэж хүмүүс бол ярьж илээ. Тэгээд яг тэр хариуцлагыг ингэж хүлээлгээсэй гэж би хувьдаа бол бодож байна. Яагаад гэвэл одоо л арга хэмжээ авахгүй бол бүр гарна. Энэ бол угаасаа тодорхой шүү дээ тий. Одоо л зохих хөстэй хариуцлагыг хүлээлгэхгүй бол ингээл мултарчдیں, ингээл өнгөрчдیں, ингээд тэр хүмүүс бүр гарах байхгүй. Яагаад гэвэл одоо бид нарт маш том кейс байдаг шүү дээ. Тэр нь юу вэ гэхэлэр одоо ингээд нөгөө нэг хэрвээ нөхөрчин танд ингээд гар хүрдэг бол зоддог бол ингээд эртгэн салаа. Түүнээс биш яг тэр эрэгтэй хүн нэг удаа зодоод, хоёр удаа зодоод ингээд зодхоо болдог гэдэг юм байдгүй маа. Нэг л гар хүрсэн бол насан туршдаа гар хүрнэ гэдэг зүйл байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ кейс бас ингээд адилхан бооц тий. Энэ хүүхдүүдийг одоо л яг жинхнээсээ хуулийн хариуцлагыг хүлээлгээд яг тий ингэж явахгүй бол яг л дахиад өгүүлдэгдээ дахиад л тавтагдаад байх байхгүй юу. Тэгэд энэ дээр бас нэг юм ярьчаад одоо тэр Threads дээр байна, за Instagram дээр ч байна. Энэ хүүхдүүд юусэн ингэж одоо айсан гимсэн малгай. Харин ч тэр Instagram-ийнхаа нэрнүүдийг өөрчлөөд за тэнгуүдээ Threads дээр ч гэсэн нэг юм хуурамчийн аккаунтууд үүсгээд тэр дуурсан хүүхдүүдийг бүр цаанал хийлээд яваад байна гэдэг зүйлүүд гарч ирсэн. Одоо жишээлбэл яг ийм Threads дээр орсон нэг пост байгаа байхгүй юу. За энэ дээр өнөх үе тэнгихнийгээ хүчирхийлдэг гарууд ч хурамч хаягныг орж ирээд бие өмөрөд байгаа болтой шүү. Шууд репорт хийгээд байгаарэ. Хөтлөө задуулуу энэ төр гэд байна гэдэг нэг юм пост орсон. За тэнгуүдээ яг тэр хүмүүсийн комент бичсэн зүйлүүдийг ингээд скриншот хийгээд ингээд тавсаргаад оруулсан байгаа байхгүй. За энэ хэд яг ингээд юу гэдэг одоо нэртэй им хаяг биш дээ. Зүгээр баахан тоо ингээд яваад байгаа байхгүй. За тэгээд эднэр яг юу гэж байгаа вэ гэхлээр одоо жишээлбэл ер нь хохирсон хүнийг тоогоор нүжүүлээд Америк гэдэг шиг ялыг нь олоодог болвол таарна гэд хүний бичснийхэн доор өгтлээ задуулав гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас нэг юм заан хийлэл яваад байгаа зү тий. За дараагийнх нь болохоор бас нэг ингээд хүний бичсэн юм байна. За үүн дээр хүүхдийн толгойроо хөшөөлөд зодсон кинач билүү аз жаргалж билүү охин бичлэг дээрээ тэр охин өөрөө хэлж миний найз залуутай явсан өөрөөс нь болсон тэрийг зодсон тооцохгүй гэсэн гингүүтэй хүмүүжил чинь ямар вэ гэдэг энэ дээр л харагдаад байна гэдэг бичвэрийн доор өөрийгөө л хичээ гэж бичсэн юм байна. За тэгээд бас ингэж аахгүй яг үндэ манай Жинзид үе тэнгийн дээрлэгэл хүчирхийлэл байна. Канти орхоор говийн амар сайхан цэрэн пунцгийн хүү санжаач хойбол хоёр зоддог. Тэгэж хүүх шүүдэггүй. Тэгэд гутраад Шангрила орж аяг кофе ууй гэтэл ариун зээ толгойд энэ халуун кофе асгачихна. Гараад цүйсийн урдар алхаж явтал эмоцийн Джерри, Немо, их баярын аваа Мишель нар дуудаад 20 төгрөг өгөөд сангираад гүлгээд наачнаа их суруулж гэтэнгүүтээ умаахан гэдэг одоо хүний бичсэн юм ингээд бичсэн байл. Тэгсэн чинь доор нь хаа ацмын өөрийгөө л хичээ гэж бас бичсэн юм байна. За тэгээд бас нэг одоо ингээд хүний бичснийхэн доор заяа. Энд дээр болохоор тэгээд чи өмнөөс нь задуулаач гэд одоо тэр задуулсан хүмүүсийг өмөрсөн бичвэрийн доор тэгээд чи өмнөөс нь задуулаач гэдэг юм бичсэн байгаа байхгүй. За бас нэг хүний бичснийхэн доор болохоор чи тутаа ацмын гэх мэтчлэн заяа. Иймэрхүү байдлаар хүмүүсийн бичсэн бичвэрийн доор ингэж гарч ирээд байгаа юм байна. Тэгэхээр энэ бас аюу юм одоо юу ингэж анхаарах ёстой зүйл агаад за үүнээс гадна яг энэ хүүхдүүдийг одоо тэр нөгөө цагдаагийн яриагаар болохоор тий эхлээд 30 хоног ийм баримтчилгаа хийнэ. За тэгээд хэрвээ хөнгөн зэрэг байх юм бол одоо 3-5 жил гэлүү тий хүнс зэрэг байх юм бол 5-7 жил болоод явна гэд нэг цагдаа ярилцлага өгсөн байсан шүү дээ. За тэгсэн чинь энэ хүүхдүүдийг бас ингээ гадуур ингээ сул чөлөөд яваад байна. Харин ч бүр ингэж дуурсан шүүлүүлсэн хүмүүсийг бүр ингээд одоо заанал хийлээд тий бүр ингээ доор янз бүрийн бичээд янз бүрийн чат юм бичээд яваад байна гэдэг
ийм зүйлүүд бас яригдаад байгаа. Эдгээрээс гадна миний яг нэг анзаарсан зүйл юу вэ гэх юм бол одоо ингээд хохирогч хүүхдүүдийн аав ээж гэл баг ингээд 4-5 аав ээж яриа өгсөн байгаа шүү дээ. За энэ аав ээжүүдийн яриан донд яг нэг анзаарагдаад байгаа зүйл нь. Тэр нь юу вэ гэхлээр одоо тэр зодсон буюу тэр бүлэг хүүхдүүдийн аав ээжийн талаар ярьж байгаа яриа нь болохоор яг адилхан байгаа байхгүй. Тэр аав ээж нар ерөөсөө нэг юм гимшсэн шинжгүй одоо юу гэдэг нь ерөөсөө ингэж нэг үйл хүндэлсэн, үйл тоосон байдалтай ингээд байгаад байгаа. Зарим нь бүр ингээд хүүхдтэй юм хэлсэн ч ингээд сонсохгүй байна. Одоо юу гэдэг юм хэлээд үгэнд орохгүй байгаа гэдэг хариулт өгөхөөс нааш одоо юу гэдэг өөр ингээд одоо гимсэн, уучлалт гуйсан одоо хүүхдийн биеийн байдлыг асуусан ч гэдэг юм уу да тийм зүйл ерөөсөө алгаа гэж энэ аав ээжүүд яриад байгаа байхгүй. За би яг өмнөх бичлэг дээрээс ингээд нөгөө нэг ярьчихсан шүү дээ. Та хэд мань ингээд сэтгэлээ хуваалцараа гэсэн чинь бүр маш олон хүмүүс аюу гой одоо юу гэдэг бас сурамжтай комментүүд бас бичсэн байлээ л дээ. За тэднэр дунд ч гэсэн яг тэр хүүхэд нь дээрлэлтэд ингээд өртөжсэн аав ээж нар сэтгэлээ бичсэн байгаа байхгүй юу. За тэгэл яг саний аав ээж нартай адилхан. Ерөөс ингэж манай хүүхдийг одоо тийм ингээд зодсон мөртлөө одоо тэр аав ээж нь ерөөсөө тоодгүй юм билээ. Юм хэлээд өөрсдөө угаасаа ойлгодгүй юм билээ гэдэг комментүүд бас байсан. Тэгэхээр яг ингээд нэг юм яваад байгаа яг нэг юм одоо тэгэхээр бид нар яг ямар одоо хариуцлага одоо ямар арга хэмжээ авах вэ гэхлээр одоо хүүхдүүдтэй л хуулийн хариуцлага одоо хүлээлгэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр хүүхдүүд засарна. Бас тэр аав ээж нар ч юм ойлгодог болно. Тэгэхгүй ингээл толгойг нийлээл өнгөрөөгөл яваад ах юм бол дахиад олон хүүхдүүд бүр ингээд одоо үгүй зөв хүмүүжлэлтэй одоо ийм хүүхдүүд дахиад хохироод ингээд явна. Нэг ийм одоо юм болоод энэ тэгэд одоо үнэхээр тэр хуулийнхаа талаас хариуцлагыг ингээд үүрүүлээд яваасай гэж хүсэж байна. За одоо манайхаа бүгдээрээ 2 дахь хэсэг рүү орж ийн. За энэ хэсэг дээр бүгдээрээ яг одоо нөгөө дугуурсан, шүгэл үлээсэн хүүхдүүдийг хэрхэн занлийлээд байгаа вэ гэдэг талаар ярих болно. За би яг өмнөх бичлэг дээрээ бас ярьжсэн шүү дээ Одоо Instagram дээр яг юм tight jeans гэсэн аккаунт дээр яг энэ хэргийн талаар ийм бичлэг, зураг, сторинуудыг оруулаад яваад байгаа гэд би ярьжсэн шүү дээ За тэгээд одоо би болохоор яг Instagram дээр 3 хаягийн талаар ярих байхгүй юу. Гэхдээ яг энэ хэргийн талаар ер нь ийм бичлэг зураг оруулаад явж байгаа. Ер нь бол нэлээд олон хаягуд байгаа. Гэхдээ одоо миний ярих чанар болохоор олон хүмүүсийн хандлтыг авсан нэг юм 3 хаяг байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. За эхнийх нь л саний ярьсан тэр tight jeans гэдэг аккаунт байгаа. Тэгээд маш олон story, post юмнуудыг оруулаад явж исэн. За тэгсэн чинь яг сүүлд ингээд занлийлэл очоод дахиад энэ хэргийн талаар ямар нэгэн story оруулахаа болсон. За тэгэнгүүтээ бас яг тэр оруулсан постоо устгасан билээ. Уул нь тэр пост одоо юу ингээд олон хүнд ингээд хүрээд бүр ингээд Facebook руу шеэрлэгдээд явж исэн байхгүй. За тэгээд яг тэр юмнуудаа устгасан. За тэнгүүтээ бас яг тэр хаяг руу ингээд орох гээд дайраад байгаа гэдэг сториг оруулсан. Бас өөрийнх нь хаягийг айгүй репортлоод байна гэдэг талаар бас нэг стори оруулсан байсан байхгүй. Бүр ингээд айгүй олоолаа ингээд репортлж гинөө гэдэг байдлаас одоо жишээлбэл ингэж аахгүй яа сайн репортлт юм байна эднэр хаа гэдэг ийм сториг оруулсан. Тэгээд ер нь бол дахиж энэ хэргийн талаар дуураагүй. За миний дараагийн ярих байгаа хүн хин бэ гэхэлэр одоо нэг Instagram дээр байсан нэг хүү аахгүй юу. Ямар майнд гэлээ нэг хаягтай. Тэгээд тэр хүүгийн бичлэг бүр хамгийн их одоо ингэж хүмүүст хүрч явж исэн юм байна. Яагаад гэвэл яг энэ хэрэгтэй холбоотойгоор бүр 10 хэдэн рeel буюу богино бичлэгийг оруулсан байгаа хгүй. Тэгээд яг энэ аккаунтын одоо нийт үзэлт нь яг энэ саяны хэдхэн хоногттой нэг 2-3 хоногт 11 сая үзэлтийг авсан юм байна. Одоо нэг Instagram дээрээс ингээ гараад ирдэ штэ тий. Таныг одоо тэднээс тэдний хооронд яг тэдэн сая хүн, тэдэн мянган хүн үзлээ гэдэг нэг юм одоо тайлан гэх юм одоо тийм гарч ирдэг тий. Тэгээд энэ хүүгийнх тэр бүр 11 сая юм хандлт авсан гэдэг зүйл гарч ирсэн юм байна. За үүнээс гадна угаасаа л яг юм бичлэгнүүд нь маш олон хүмүүст хүрчээсэн гэдэг нь бол харагдчихсан. За би бүх бичлэгийг үзээгүй ч гэсэндээ яг зарим бичлэгийг ингээ үзэнгүүт за энэ бол ингээд тэр гэл одоо тэр нөгөө дээрлэгдэг бүлэг хүүхдүүдийн зургийг оруулаад тий нэр нь тэр гэрэн тэндэд юм байна. Аавынх нь хаяг нь ээж нь хаяг нь гэх мэтчлэн бүр ингээд мэдээллүүдийг оруулаад явж исэн байхгүй. Гэтэ энэ хүүхэд одоо үгүй дээрлхүүлээд ч гэдэг юм уу яг өөрөө мэддэг болохоро тэр бичлүүдийг хийгээгүй. Одоо нөгөө мэддэг хүүхдүүд нь одоо эднэр лөө гэх юм уу одоо энэ хаягууд руу юм мэдээллүүдийг нь явуулаад энэ хэд маань ингээд одоо тараагаад гадагшаа нөгөө нэг явуулсан хүүхдүүдийнхаа нэр зургийг нуугаад
одоо бусад хүмүүст ингээд түгээгээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Яг тиймэрхүү байдлаар бичлэг оруулж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг энэ хүүхдийг заанал хийлээд за өөрөө бас бүр Instagram дээр нэгэн лайв хийсэн байна. Би гэтээ тэрийг бас үзэж амжаагүй. Тэд нүг хүмүүс ингээд нөгөө тастаад ингээд Facebook дээр ингээд оруулждаг шүү дээ. За тэрийг ингээд харсан чинь одоо ингээд аахгүй ингээд баг уйлаад тэр бичлэг хийж байгаа. Тэгэд яасан бэ гэхэлэр одоо өөрөө нөгөө гадаад тас сурд юм байна л да. Тийм болохоор нь эхлээд хамгийн дотн найз руу ингээд янз бүрийн дайралтууд ингээд оцсон гинэ. За дараа нь бүр Монголд байдаг ээж дүү хоёрлуун дайралтууд ингээд очиод хүмүүс ингээд юм хум бичээд за тэнгуүтээ бүр цагтаагийн газраас хүртэл холбогдсон гэж байгаа байхгүй. Тэг өөрөө гадаадд байдаг учраас бүр 24 цагийн байцаалт одоо ингэж өгсөн, цагдаад мэдүүлэг өгсөн гэдэг зүйлийг ярьсан юм байна. Гэхдээ би яг нүг юунаас харсан л да зөвхөн Facebook дээр болон Threads дээр бичигдсэн постуудаас 24 цагийн турш байцаасан гэдэг талаар нэг тэндээс постуудыг харсан байхгүй. Тэгээд уйлаад ийм лайв хийсэн цаа үүнээсээ гадна сүүл тасныг юм рeel хийгээд за тэнгуүтээ энэ рээлээ болон бусад рээлүүдээ 24 цагийн дотор ингэж тусдаанаа. Тэгэхгүй бол бүр ингэ болохгүй байна. Одоо би бол ингэ хангалттай ингэ хүргэх юмнуудаа хүргэцэн гэж бодож байна. Гих мэтчлэн ярьсан нэг рeel оруулсан. Намайг үнхээр уучлаарай. Одоо энэ үрийг бүх юмаа ингэ зогсоохоос өөр арга алга байна. Одоо миний яг одоо энэ хийж байгаа рeel болоод өмнө оруулсан 10 эдгээр рээлээ яг 1 цагийн дараа одоо Монгол цагаар нэг 8-10-ийн үед нь бол бүгднийг устгахаар боллоо. Энэ хүү болохоор тий одоо нөгөө нэг инфлюенсерүүд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл комедианууд байна, дуучид байна ч гэдэг юм уу. Тим хүмүүсийг бас меншн хийгээд та хэд маань одоо энэ дэр ингэ дуурайд өгөөч юм. Хүүхдийн дээрлэлт бол бүр арай хэрэг сэтэрч байна. Та нар одоо ингэ дуурайд өгөөч гэх мэтчлэн хүмүүсийг меншн хийж байгаа нь бол харагдчихсэн. За тэгсэн чинь нөгөө нэг комедиан баяраа болохоор тий за би ингэ Instagram дээр ч юм уу Facebook дээр дуурахгүй байгаа ч гэсэн Threads-ийг ингэ базаад байгаа шүү дээ. Threads дээр ийм одоо постнууд ингэ оруулаад явж байгаа штэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэд яалтчгүй баяраа бол Threads дээр бүр маш олон одоо бичвэрүүдийг бичиж явж байгаа юм бэл. За тэнгуүтэй яг одоо өөрсдөө дээрлэгдэг байсан хүмүүс одоо энэ дэр ингээд яг дуурч чадахгүй байгаа ч гэдэг юм одоо тий яг тиймэрхүү байдлаар ингээд маш олон одоо Threads дээр юм бичвэр бичсэн гэдэг нь бол харагдчихсан. За одоо бүгдээрийг яг ийм сүрдүүлэг дайралтыг аваад байгаа 3 дахь хүнийхээ талаар ярих гэж байна. За энэ охинд бүр маш сонирхолтой охин ба. За би яагаад сонирхолтой гэж ярьж байна вэ гэхэлэр одоо яг нөгөө нэг тэр дээрлэхэлтийг хийдэг тэр бүлэг хүүхдүүд аа штэ. Тэр хүүхдүүдийн нэг юм чатны хэсэг, voice мэтчлэн зүйлүүд задарсан штэ. Би яг өмнөх бичлэг дээр ярьжсэн. За тэгсэн чинь тэднийг нь задрахад нөлөөлсөн гэж ойлгож болно. За тэгэд яг энэ талаар Instagram дээр бол гурвалжин дөрвөлжин юм басан зөө. Одоо та нартай маш ойлгомжтой ярьж өгөх гэж хичээе. За энэ охин нь яг юм бэ гэх юм бол Facebook дээр болон Instagram дээр нэг юм контент рилүүд хийдэг одоо охин байгаа байхгүй. За тэгэд ямар төрлийн бичлэг хийдэг вэ гэхлээр одоо ингээд нөгөө болцсон залуучдынхаа талаар ярьдаг гэх юм уу та тий. Нэг удаа нэг юм залуутай болцсон чи юм байсан гэл. За тэнгуүтээ яг нэг бичлэг нь бол бүр ингээд viral болоод маш олон хүмүүс бол хүрж исэн. За тэр нь ямар бичлэг вэ гэхлээр одоо нөгөө мөнх тэмбэрлэл гээд байдаг шүү дээ. За тэгэд яг мөнх тэмбэрлэл ах шиг залуутай болцсон түүх гээд нэг бичлэг нь яваад би яг тэр бичлэгийг нь үзчихсэн байхгүй. Тэгэд яг энэ охиныг хараад яг тэр охин байж таа гэдээ бол харж исэн. За тэгсэн чинь энэ охин яг энэ одоо энэ дээрлэхэлтэй холбоотой энэ хэрэг юм ингээд гараад хэлсэн чинь өөрийнхөө Facebook болон Instagram дээр яг энэ хэргийн талаар нэлээд одоос ингэж дуурч шүглүүлж явж байгаа охин байгаа байхгүй. За тэгээд яг Facebook дээр нэгэн бичлэгийг оруулсан юм байна. За тэр бичлэг нь бүр 300 хэдэн мянган хүнд хүрсэн юм байна. За тэгээд яг тэрийг өөрөө ингээд скриншот хийгээд Instagram-ийнхаа story дээр оруулсан байгаа байхгүй юу. За ингэж оруулахдаа сүүлийн бичлэг маань Facebook дээр маш сайн хүрсэн. Эцэг эхчүүд маш нухацтай авч үзэж байгаа. Охирогч хүүхдүүд маань заавал аав ээжтэйгээ цагтаа шүүхээр яваа. Ахиж дээрлэхүүлэхээс айж байгаа бол энэ нь хамгийн зөв шүү гэдэг одоо ийм сториг хамгийн түрүүлээд оруулсан юм байна. За ингээд яг дуурайд те бас ингээд явж исэн чинь хүмүүс буюу одоо Instagram дээрх хүмүүс энэ охиныг бол ингээ хоёр нүртэй шаал худлаа гэл иймэрхүү зүйл яригадад хэлсэн байхгүй. За яг яагаад ингэж яригдсан бэ гэхлээр одоо яг тэр нөгөө бүлэг хүүхдүүдийн нэг болох баяр баясгал ингээ охин баашт те тэр охинтой холбоотой гэд нэг зүйл гарч ирсэн. За тэр нь яг яасан бэ гэхлээр баяр баясгалангийн одоо яг 4-7 хоногийн өмнө одоо ингээ Instagram дээр оруулсан нэг зураг ч юм уу бичлэг ч юм уу нэг юм байгаа байхгүй. За яг тэрнийхэн доор комент хэсэг дээр нэг юм зүрх шиг одоо зүрхтэй эможи үлдээсэн юм байна л да. За тэгсэн чинь яг энэ Instagram-ийн хэрэглэгчид тэрийг нь олоод өөрөө бол ингээд баяр баясгалантай холбоотой учраас одоо тэр оруулж байгаа юм дээр нэгэд зүрх
тавиад явж байгаа штэ гэх мэтчлэн хүмүүс гарч ирээд ингээд айгүй худлаа мудлаа гэдэг яриа бол ингэж гарч эхэлсэн. За тэгсэн чинь яг үүнээс нь хамаарад энэ охин одоо юу гэдэг мэддэл маягтай яг ямар холбоо хамааралтай вэ гэдэг талаараа стори одоо бичлэг юмнууд оруулаад явсан байхгүй. Үүн дээрээ болохоор одоо ер нь бол нөгөө болцооны талаар юм бичлэг хийдэг. Тэгээд Баяр Баясгалан бас одоо тэр өөрийнхөө болцооны талаар юм одоо түүхээ ингээд хуваалцаад тэгээд ингээд анх ингээд би нэгэ мэддэг болсон гинэ. Тэгээд зүгээр л Instagram дээр би нэгэ даагтаа нэг юм хаяада тэг ингээд чатлдаг нэг юм болцооны талаар л ярьдаг ийм хүмүүс юм байна л да. Түүнээс юусоо уулзж байгаагүй ийм харилцаатай. Тэгээд Баяр Баясгалан бол ямар хөөрхөн охин бэ гэж хараад тэгээд яг тэр нөгөө нэг постн дээр ингээд зүрхтэй тэр одоо эможиг үлдээсэн гэж аахгүй. За тэгээд ингээд явж исэн чинь яг 3 сарын 10 11 өдөр яг энэ одоо хэрэгүүд ингээд гарч ирсэн шүү дээ. Тэгсэн чинь Баяр Баясгалан руу ингээд чатчихэд энэ одоо юу болоод байгаа юм бэ гэд ингээд бичсэн байна л да. Тэгсэн чинь харин тийм ээ гэд уртаас нэм хариуцсан байгаа байхгүй. За тэгсэн чинь аав ээж чинь хүртэл юм юунуудыг Facebook-ыг ингээд хүмүүс олцсон ийм юмнуудаас ингээд явж ийна гэх мэтчлэн те. Ер нь бол ингээд хүн дээрлэх чинь юм буруу үйлдэл шүү гэх мэтчлэн юм чат бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс айгүйх дайраад байгаа болохоор нь одоо энэ сториудыг ол ингэж оруулсан. За тэгээд Баясгалан болохоор ингээд одоо үүдийн тус хэргийн талаар энэ охин ингээд одоо үүдийн ийм ингээд болсон юм аа ингээд ингэсэн юм а гэдэг зүйлүүдээ бичдэг байсан байгаа байхгүй. За энэ дээр яг юу гэсэн бэ гэхлээр одоо нэг юм хэсэг л байгаа юм л та ингээд ихнээсээ биш. За энэ хэсэг дээр юу гэсэн бэ гэхлээр өвдгийн бицартлан шаах байсан чадсангүйгээд найзуудынхаа жийс рүү зураг мөргийг явуулсан байхаар нь би уурлаад дууцаан 13 гаруй банд нар ирсэн намайг зодох гээд би танаад өч өөрөө ингэсэн штэ гэхэд за тэгвэл бид нарт хамаагүй байна явлаа гэд бусд нь явцаан би тэгээд тэрнээсээ том төмсгтэй муу чигээд уурлаад тим юм болж исэн юм а би биендээ төмөр зүйл гэвэл сурааныхоо цэнгэлэгчээ л авч явдаг байхаа тэрнээс автер байх хайч ингээд авч явдаггүй гэдэг ийм одоо юу гэдэг чатын хэсгийг бас ингэж скриншот хийж энэ стори дээр оруулсан байгаа хгүй. За тэнгуүтэй Баясгалангийн мэдээлэл бол ийм байна. Үүнээс хойш Баясгалан над руу иймэрхүү юм бичиж явуулсан. Би бүгдийг нь чатаар дэлгэж мөн бусад хүүхдүүдтэй холбоотой дээрлэлтийг нь Баясгалангаас асуусан шүү гэдэг сториг оруулсан. За дараагийнх нь болохоор яг нөгөө нэг охиныг ингээд нөгөө амар болгосон зураг байсан шүү дээ. Амарч гэж ингээд дотоожиг нь тайлцсан гэснээр нэг нь бүр ийм гаргацсан зураг байсан шүү дээ. За тэрэн дээр Баясгалан болохоор хүмүүс энэ шилтэйг намайг гэж бодоод байгаа. Би уг нь нэ толгойг нь битээ өшөглөөд байгаа ч толгойг нь битээ зохиод байлдаа гэж ойрлж байгаа нь би сүүлдээ хэтрээд байхаар нь би болооч одоо бойл гэд хориод байгаа мичкоп дээр мичкоп бүр хараад уйлаад тэр ядарч яваа нэг нэ сүгдүүлэхэ бол гисэн дээр гэд бас яг энэ чатын хэсгийг бас ингэж оруулангуудаа Баясгалангийн мэдээлэл гэдэг байдлаар ийм сториг оруулсан. За тэнгуүдээ бас ийм одоо Баясгалангийнх нь бас нэг чат байгаа байхгүй. За тэр нь л нөгөө нэг хүүхдийн гуйыг нөгөө бахиар авчдаг юу байсан шүү дээ. Нэг юм бичлэг явуулсан шүү дээ. Яг тэрийг нь явуулангуудаа энийг бас намайг гэд байгаа. Би CS тоглодог, волейбол тоглодог болохоор хумстай ихтэл 2 хоногоо шинэ жил цагаан сар гэх мэт тэмдэглэлт өдрийн өмнөх өдөр өөртөө хумс хийгээл маргааш нь мөрсээр байгаа салгачдаг. Кна үгүй саймаа гэд нэг юм одоо бас ийм чат байгаа байхгүй. За энийг болохоор саймаатай 1 сарын 16-нд Баясгалан танилцаж найзалсан. Энэ зурган дээрх бол кна гинэ гэдэг одоо бас ийм Баясгалангийн одоо чатны хэсгийг оруулсан. Тэнгүүтээ нөгөө нэг voice исэн шүү дээ. Монголчууд ингээд хэд он бол мартчихжээ штэ гэдэг нөгөө эрэгтэй хоолойтой voice исэн штэ. За тэрийг нь болохоор анх энэ voice-ыг над руу ирэхээр нь тэр нөгөө нэг tight jeans рүү өгсөн хүн нь би. Тэгсэн чинь tight jeans ингээд story дсэн байсан гэдэг зүйлийг ингэж бичсэн байгаа байхгүй. За тэнгүүтээ тэр Баясгалангийн нөгөө нөт буюу Баясгалан одоо энэ ингээд цагдаа шүүхээр ингэж яваад ингээд дуусныхан дараа би мэдээлэл хийнэ гэдэг зүйлийг Баясгалан бичсэн байлээ. За тэрийг нь бас одоо ингэж euro tight jeans руу явуулсан хүн би гэдгээ ингэж бичсэн байгаа хгүй. За тэгээд үүнээс хойш би Баясгалангаас мэдээлэл авч байсан нүнэн дотор нь байсан хүмүүс болохоор тэнд орилж байсан хамсаадан олон хүүхдүүдийг олохдоо би ашигласан үнэн өөр юу ч хэлэх вдэ гэдэг ийм сториг ингэж оруулсан байнамаа. Гэсэн чинь яг саяны тэр нөгөө voice байгаа штэ тий. Тэр voice-ыг болохоор одоо яг тэр voice-ыг хийсэн хүүхд энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдэг тайлбарс яваад байгаа байхгүй. Тэр хүүхд бол тэр voice-ыг хийсэн гэхдээ тэр хүүхдүүдийг дээрлэгдэг, зоддог, тэнд бол ерөөсөө байдаггүй хүүхд гэдэг тайлбар явж байна. За энэ дэр болохоор тэр voice бол үнэхээр хамааралгүй хүүхдийнх байсан. Би хэлж амжаагүй байхаа зүгээр л story-ц зүйлээ гэдэг ийм зүйл одоо тайлбарыг бас өгсөн байна. За тэгээд эцэст нь юу болсон бэ гэхлээр энэ охины бас ингэж аккаунт руу
одоо нэвтрэх гэж бас нэлээд оролцсон байна. За үүн дээр болохоор за guys үнэхээр Instagram руу бараг цаг олигтойч орж чадсангүй байнга хүн орох гэж орлоод байна. Миний аккаунтаар яах ч юм юу гэдэг ийм сториг орлаад за тэнгуүтээ миний Instagram алдагдвал олон хоригч хүүхдүүдийн мэдээлэл задарна гэж агаад эхнээс нь мессеж реквест аваа болсон байгаа шүү. Мөн өмнөх бүх чатуудаа устгаж байгаа болно гэдэг ийм бас ингээд сториг оруулсан. За энэ мэтчлэн одоо ингэж дуурсан хүүхдүүд рүү ингэж дайраад байгаа зүйлүүд бол гарч ирээд байгаа. За ингэсэн чинь ганц хавлын юу гэсэн бэ гэхэлэр шүгэл үлээс нь дүүнрийг хамгаалах ах нарын штаб байгуулъя да гэдэг сториг оруулаад маш олон хүмүүс түрээд тэгээ хүмүүс ингээд бүр 5300 гаруй ийм реакшныг авсан гэдэг нь бол харагдчихсэн. За тэгээд сондрын дараагийн оруулсан хэдэн стори нь болохоор яа тийм нөгөө хүүхдүүд ингээд зодж байгаа бичлэгнүүдийг нь оруулаад за тэнгуүтэй энэ баясгалан нь одоо кна буюу аз жаргалны мичконы за тэгэл марикстийн гэдэг ингээд зургуудыг нь оруулаад явсан байгаа хгүй. За дараагийн стори дээр болохоор алдарт Мишель гэдэг нэг стори оруулсан байна. За яг энэ стори дээрээ болохоор яг нэг хүний одоо бичсэн одоо бичвэрийг нь хамт оруулсан. За тэгээд би болохоор ингэж хамт оруулсан учир нь яг Мишель нь энэ одоо бичвэрийг бичсэн болов гэж би хувьд ойлгоод байгаа байхгүй. За үүн дээр юу гэсэн байсан бэ гэхлээр хүн амьтан зодож зогсон юм бол байхгүй. Миний хүн зодож байгаа бичлэг зургийг гаргаад ирчээд нэр төрт халдаарай. Юу юуны тухайд хүрээгүй мөрөөрөө байгаа хүнийг яасан амир юм бэ гэдэг ийм одоо сториг оруулсан юм байна. Тэгээд би яг энэ Мишель гэдэг охиных нь энэ хүүхд зодож байгаа бичлэгийг нь бол үзсэн. Тэгээд энэ бол бас л амир байгаа байхгүй те. Нэг охины зүгээр ингээл одоо уртаа ингээд өвдгөлүүлээд ингээд юу гэдэг сүгтүүлээд суудсан заяа. За тэгэнгүүтээ чи ингээд яах гэж ирсэн. Чи яасан энтер гэл тэнгуут ингээд амар авшууд алгаадаад чи тэгтгүй энтер гэд ингээд алгаадаад нэг тийм бичлэг байгаа байхгүй. Тэгэд энэ бичлэгийг үзэхэд бас үнэхээр амар хэлсэн. Яг энэ мэтчлэнтэй ингээд хүүхдүүд ер нь бол ингээд зоддог, дээрлэгдэг гэдэг нь бол үнэхээр тодорхой байгаа байхгүй те. За тэнгуүтээ дараагийн одоо сондрын стори болохоор Мичко за чи яасан сайн өстдөг юм бэ? Мундаг юм байна. Шангрилагийн орц гэлүү гэд бас ийм стори оруулсан юм байна. За тэгээд сүүлд оруулсан нэг зүйл нь болохоор одоо нүхний ариун заяагийн бичлэгийг ингэж оруулсан байгаа хгүй. За тэгэнгүүтээ энэ нэг сэтгцэн юмтай хүүхнээ хин дэмжээд байдгийн бэ. Тэгээд Сэмүт нь аваасаа гэдэг ийм сториг оруулсан байгаа. Тэгээд яг ариун заяагийн энэ бичлэг нь болохоор штэ манайхаа ямар бичлэг байсан бэ гэхлээр одоо ариун заяа TikTok дээр оруулсан бичлэг байгаа хгүй. Ингэхдээ болохоор тэр миний ингээд кофе асгадаг те тэр охтууд бол яг энэ хүүхд ингээд зоддог наад охтуудтай чинь юм адилхан л охтууд байсан юм аа. Тэгэд би болохоор ингээд хүнд дээрлүүлж чаддгүй болохоор ингээд толгой дээр нь кофе асгасан. Тэгэд би энэ хэрэг дээрээ те ингээд хүүхдийн одоо толгой дээр кофе асгаж исэн энэ хэрэг дээрээ би хизээч гимшдэггүй хизээч гимшиж бол байгаагүй гэдэг утгатай ийм бичлэгийг хийсэн байгаа хгүй. Миний кофе асгадаг охин яг наад бичлэгэн дээр чинь гарч байгаа хүн зодж байгаа охин шиг октод байсан байхгүй юу. Гэхдээ буруу охиноо ирж бүүлгэж жагаад кофе асгуулсан. Би ерөөсөө энэ бодол дээр 5 жил нэг ч удаа эргэлзэж үзээгүй. Тэгээд ариун заяа сүүлд яг Instagram болон Facebook ашиглахаа болсон байсан. Зөвхөн TikTok ашиглаж байгаа. Тэгээд TikTok-ийнхоо одоо юу гэдэг комментиг нь хаацсан зөвхөн бичлэг хийгээд явж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За сая ариун заяа гэдээ ярьсных одоо дүлэг ариун заяатай холбоотой нэлээд олон бас яригдах зүйлүүд байгаа. Тийшээ орох болно. За энэс өмнө бас нэг постыг та нартай бас хэлэх хэрэгтэй. Тэрний үе гэхэлэр одоо яг энэ бүлэг хүүхдүүдийн тэр зоддог одоо тэр газар нь Шангрилагийн орц гэл ярьсан шүү дээ. За тэгсэн чинь Шангрилагийн зүгээс бүх тэр хаалган дээрээ одоо лацтаад тэр хаалгануудаа түүгчээд за тэнгүүтээ хаалган дээрээ нэг юм одоо мэдэгдэл одоо юм юу гэмдэ текст наасан байгаа хгүй. За тэр текстэн дээрээ юу гэсэн бэ гэхэлэр зөвхөн онцгой байдлын үед ашиглах гарц. Энгийн үед зөвхөн дотоод ажилтнуудад зориулв гэдэг ийм одоо зүйлийг бичээд ингээд лацсан юм байна. Тэгээд энэ бол бас ийм одоо хариу арга хэмжээ авч байгаа ийм байдал бол болж байгаа шүү дээ. За тэгээд буцаад хэдүүлээ ариун заяагийн талаар яриараа ороход за яг саяхан буюу 3 сарын 11-ний өдөр ариун заяа нэгэн цэгийн дээр нэг юм ярилцлага өгсөн байгаа. За тэгээд тэр ярилцлага нь бол бөөн хил ам болсон. Яагаад гэвэл тэ одоо яг ийм дээрлэгэлт зодон ийм сэдвийн талаар маш их ингээд хүмүүст анхаарал хандалт аваад явж байгаа дээр ариун заяа хүмүүс бол нөгөө кофе асаадаг гэдгээр нь мэддэг шүү дээ. Ер нь бол тэр үйл явдлаасаа болж одоо үүдийн танигдаж гарч ирсэн штэ. За тэгсэн чинь хүмүүс яагаад ийм те дээрлэгэлт хийдэг хүн одоо ингээд октын холбоо байгуулад ингээд бүр ярилцлагад ороод явж байгаа юм бэ гэдэг байдлаар хандаад за би яг тэр бичлэгийг нь үзнэ гэж бодоод ингээд нэг Facebook дээр хадгалаад авсан байсан байхгүй. За тэгсэн чинь үзэж амжаагүй байж итэл нэгэн цэгийн минийхэн тэр бичлэгийг бол устгасан юм байна. Тэр нь яг нэг юм 18 минутын
орчин бичлэг бол байсан юм байна л да. Яагаад гэвэл би ингээд Google дээрээс хайнгууд яг тэр ингээд юу нэг гарч ирээд байхгүй уулын линк нь гарч ирээд яг дараад оронгууд ерөөсөө орж болохгүй байгаа. За үүнээс гадна нэгэн цаг эмээнийх нь бас яг тэр бичлэгийг нь одоо өөрсдийнхөө сайт дээр оруулсан байгаа байхгүй. За энэ сайтынхаа тэр гарчиг дээр яг юу гэж ütсэн бэ гэхэлэр дээрлэлт болон дэмжлэг тусламж хэрэгтэй хүн бүрт Охидын холбоо нээлттэй гэдэг гарчигтай одоо яг тэр бичлэгийг нь оруулсан. Гэхдээ сайт дээрх тэр бичлэг ч гэсэн устгасан юм байна. За үүнээс нь болоод мэдээч хэрэг маш олон хүмүүс ингэж бол хилэн болоод байгаа. Яагаад дээрлэлт хийдэг хүн өөрөө Охидын холбоо байгуулад тэрийг ингээ хүмүүс дэмжиж байгаа юм бэ? За нэгэн цаг юм бол бүр ингэ ичээ те ийм хүнээс юм ярилцлага аваад ингэ сууж байгаа та нар бол ич гэх мэтчлэн хүмүүс бол тэгж хандчихсан. За би яг тэр бичлэгийг ингээд Facebook дээр орсныхан дараа яг үзэндээ гэж бодож хахад нэгэн цаг юмийнхэн бол комент хаацсан байсан байхгүй. Тэгээ би за энэ бол угаасаа те ингээд ариун заяарууч амирхтай хараад нэгэн рүүч амирхтай хараад болохоор комент бол хаасан байна гэж бодсон чинь эцэстээ бүр ингээд бичлэгээ устгах хэмжээний арга хэмжээг бол ингэж бол авсан юм байна. Гэхдээ хүмүүс бол ингээд нүг шортлоод те яг тэр бичлэгнийх нь хэсгийг ингээд тастаад Instagram дээр оруулсан гэдэг нь бол харагдчихсан. Ер нь нэгдсэн гол шалтгаан нь юунаас олсон. Угаасаа Монголын нийгэмд агүй их тийм хүчирхийлэл, дээрлэл тиймэрхүү зүйлс их болж байгаа болохоор одоо байгэл нийлсэн тийм хүмүүс байгаа. Яста борхны ягаагүй юм яачихлаа. Яах болтугай дараа. Тэгээ бид нар нөгөө гишүүдийн дотоод үйл ажиллагаа гэж явуулдаг. Тэгээ тэрнээс гадна нөгөө нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа бас явуулдаг. Нөгөө анхны нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бид нар. Яа гэдэг даа борхон байна. Тэгэд яг энэ талаар нь хэд хэдэн хүмүүс өөрсдийнхөө Threads дээр, Facebook дээр постууд бичиж гарч ирсэн байгаа. За одоо жишээлбэл энэ яг Мөнх Эрдэнэ Паасан гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За энэ дээр Охидын холбоо гинэ. Гэхдээ одоохондоо бол аль биесээр холбоо болоогүй байна. Гэхдээ энд дээрлэгчдийн залмаас их байгааг хараад гайхлаа хаахаа гэдэг ийм пост ороод за тэнгуүтээ энэ бүр 5700 реакшн авсан байгаа байхгүй. Гэхдээ одоо бол энэ реакшн бүр илүү нэмэгдсэн байх гэж би бодож байна. За дараагийн болохоор Бүрэг Баазар төмөрс өх гэдэг хүний оруулсан пост байгаа. За холбоо маа нээлттэй гинэ. Холбоонд оруулж байгаад лон кофегоор шалзалж алах үедээ хүүдий чинь орчин цагийн дээрлэлтийн нэрт төлөөлөгч God Mother үздэй гэдэг ийм пост бас ингэж орсон. Энэ мэтчлээ одоо үүдийн ариун заяар хүмүүс ингэж нилээн дайрч те одоо яг өмнөх одоо тэр хэргийг нь дахин сөхөж гаргаж ирсэн гэдэг нь бол харагдчихсан. Түүнтэй холбоотой дараагийн яригдах зүйл юу вэ гэх юм бол тэрээр TikTok дээрээ Ruby руу чиглэсэн нэг юм бичлэгийг одоо хийсэн юм байна. За гэхдээ сүүлд яг энэ бичлэгийг яг өөрийнх нь аккаунтаас үзийгээд хайгаад орсон ч нь бол байхгүйсэн. Тэгэхээр устгацсан байж бас магадгүй болоо гэж бодсон. Гэхдээ хүмүүс айл хэзээний сэвэлж аваад одоо бас Threads дээр, Facebook дээр явж байгаа. Тэгээ би ингээд нэрээ Threads гэдээ яриад таад мань анзаарч байгаа байх. Яагаад гэвэл одоо хүмүүс яг энэ Facebook-ээс бараг тутахааргүй Threads-ийг ашигладаг болсон байгаа байхгүй юу? Ялангуяа тэрэн дээр ч нэг өөрийнхөө үзэл бодлыг илүү ингээд бичих боломжтой шүү дээ, тэ. Тийм болохоор ялангуяа тэр залуу үеийнхэн маань Facebook-ээс илүү Threads руу бас ингэж илүү чиглэдэг болсон болов гэдэг нь бас харагдчихсан. За тэгээд энэ TikTok-ийнхаа бичлэг дээр яг юу гэж ярьсан бэ гэх юм бол тэ одоо ингээд Ruby яг энэ дээрлэлт энэ бүлэг хүүхдүүдийн талаар бол бичлэг хийсэн. Тэрэн дээрээ ариун заяаг ярьсан юм шиг байгаа. Би гэхдээ уул нь Ruby-гийн бичлэг бүтэн үзсэн байхгүй. Гэхдээ яг ариун заяагийн талаар юу гэж ярьсныг одоо бол санахгүй байна. За тэгсэн чинь ариун заяа зөрүүлээд одоо ингээд Ruby бас яагаад ингээд миний талаар яриад байгаа юм бэ гэтэнгүүтээ одоо Монголын маркетингийн менежерүүд Ruby-гийн талаар ингээд сэтгэл одоо ингээд хэлэхэд Ruby бол ингээд дуусаа штэ гингүүтээ тэнэг тухайн хөдөлтгөө охин ботоксо багсаг гэх мэтчлэн нэг тийм бичлэг хийсэн байгаа байхгүй юу? Яагаад миний тухай бас яриад байгаа. Хэрвээ Монголын маркетингийн менежерүүд Ruby-гийн тухай комент хэлвэл Ruby дуусаа штэ. Чи өөрийгөө засаа хөө хүн засах гэж хичээх яах вэ? Тэнийг тухайн хөдөлтгөө охин ботоксо багсаг. Гэхдээ одоо яг энэ бичлэгнийхэн те Монголын маркетингийн менежерүүд Ruby-гийн талаар комент хэлгээд Ruby дуусаа штэ гэдэг үгийг яг үндэ ойлгоогүй. Яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж би хувьдаа бодсон. Ruby-г ингээд манай маркетингийн менежер найз охтууд маань ямар амар сонио харилцаатай охин байдаг тухай айгүй их ярьдаг байхгүй. Тэгээ би тэрнээс нь болоод зүгээр эхлээд жоохон л гэж бодсон. Тэнгүүдээ хүнийг бас ингээд те ботоксо багсаа энтер гэж хэлж байгаа нь бас ингээд хүн одоо ботоксо хийлгэн үү ингээ хагалгаанд орно уу яана уу энэ үү одоо бус хүмүүст бол нэг хамаатай биш байх гэж би бол хувьдаа бодож байна. За тэгээд мэдээч хэрэг яг энэ талаар нь Threads дээр бас хүмүүс бичвэрүүд бичиж гарч ирсэн байгаа. За одоо яг жишээлбэл энэ нэг инхчин гэдэг хүний одоо бичсэн одоо энэ бичвэр байгаа байхгүй. За үүн дээр болохоор
утга сэлгээ хийхгүй нь хүний эрхээ ийм мэдрэмжгүй гацаа октын эрх ярих юм бах уу? Монголын маркетинг менежер рүү Ruby-гийн тухай комент бичвэл дуусаач тийч гэх шиг яг нэг аав стайл хажууд нь харж өссөн юм явцгүй хэдийн сууж авч тэ хөрхий гэдэг ийм одоо бичвэрийг бол бичсэн байсан. За тэгээд доор нь хүмүүстэй ингээд яг Ruby-г өмөрсөн ариун заяарууд дайрсан те. Би бас ингээд нэг маркетинг менежер нэнаа Ruby яагаад ингэж аам болоо гэх мэтчлэн хүмүүс бичсэн гэдэг нь харагдчихсан. За үүнээс гадна би яг Threads-ээс харлуу, Facebook-ээс харлуу нэг бас хүний пост харж исэн байхгүй. За би тэрийгээ чадвал олоод эндээс скриншот хийгээд оруулчихна. Чадахгүй бол ер нь нэг тийм бичвэр харсан. За тэн дээр болохоор хүмүүс харин ч Ruby болтой ингээд айгүй хариуцлагатай ингээд хамтарч ажиллахад айгүй юм амар эдэг гэдэг нэг юм бичвэр байсан байхгүй. За тэгэнгүүтээ ингээд Ruby за бол за гүү олгүй. За тэгээд яг товсон цагтаа ингээд хугацаанда юмаа ингээд гаргаж өгдөг те. Одоо мэдээж хэрэгтэй чинь нэг ажил гүйцэтгэгч гэж явна штэ. Одоо YouTuber тэгээд юм social content гэдэг хүн чинь. За тэгээд яг ингээд хугацаанд юмаа ингээд гаргаж өгөөд ингээд явдсан штэ гэд Ruby-г өмөрсөн хүмүүс ихээхэн гарч ирсэн байна. Яг үн дээр бүр илүү их дуурж байгаа хүн хин бэ гэх юм бол Instagram дээр Miss Gold гэдэг хаягтай нэлээд олон дагагчтай нэг эмэгтэй байдаг шүү дээ. Одоо инфлюенсер гэх юм уу да. За тэрээр яг энэ асуудал дээр бол ингээд дуурайд бүр нэлээд олон сторинуудыг оруулсан. За хэрвээ таад маань мэддэг бол яг энэ Miss Gold Ruby хоёр бол за тэг найз мөн бишэд бол мэдэхгүй байна. Гэхдээ хамт ямар ч байсан ингээд хоёрч подкаст хийсэн. Ер нь би нэг айгүй ингээд дэмждэг, дагдаг гэдэг нь бол харагдчихсэн. За тэгээд хамгийн ихний стори дээр болохоор яг энэ ариун заяагийн тэр бичлэгийг нь оруулангуудаа за энэ ариун заяа одоо туцсан дээр юм шүү дээ. Ямар аим шиг юм бэ? Иймэрхүү юмнуудыг хөөргөөд дагаад сууж байдаг хүмүүсийг ойлгохгүй байна. Хүний гадаад үзмжээр шүүн 10 жилээс л хүүхдүүдийг бүүлээдсэн гэсэн. Тэгсэн нэг залууг гэдэнгүүтээ хаалтан дотор найз залуу нь байсан юм шиг байлаа мэдэхгүй гэдэнгүүтээ одоо хурж иргэсэн чинь би очихоос айж байна гэсэн чинь чи ирэхгүй бол би одоо хүмүүс явуулж аав ээж чинь алуулна шүү гэсэн байсан. Тэгснээ манай аав ийм тийм алуучдыг шоронд суухаас нь хамгаалж гаргаж ирсэн. Чи тэр хүмүүсийг яаж чадна гэж бодож ийн гэсэн юм ярьж бэлээ л бол нөгөө залханд бүр айцсан. Одоо иймэрхүү хүмүүсээ өөгшүүлэхээ болцгойд хүү гэдэг ийм сториг оруулсан. Тэгээд яг тэр ариун цагийн тэ нөгөө нэг нэг залууг угаасаа ингэ сүрдүүлж байгаа нэг юм сайтын бичлэг бол явдгийн штэ. Яг тэрийг нас ингэж оруулсан байгаа хгүй юу? Ирэхгүй бол инээс илүү муухай юм болно. Одоо юу ч болохгүйгүй. Би бави чин гэрээ хаяг маяг бүх юм авцсан. Чи ирэхгүй бол би босоог Монголын ах нарт ээж аав чин гэрээ өгсөн. Чи тэр хүмүүсийг яадаг хүмүүс гэж мэдхүү. Манай аав энэ хүмүүсийг 20 жилийн ялаас нь чөлөөлж гаргаж ирж байсан байхгүй юу? Үн төлбөргүй. Та чи хаашаач явахгүй. Энэ дамаар л гошууж байгаа байхгүй лаа. Чи ирэх юм уу ирэхгүй юм уу? Очоос ер нь бол би жоох бол айж байна. Очоод яг наад. За тэгвэл ээж рүү чи явуулъя за. Явуулж явах чавлаа. Алуулна. Чи локейшн одоо явуул та. За тэгээд Miss Gold бол яг энэ талаар маш олон сторинуудыг оруулсан. Гэтэ хэдүүл яг багцлаад гэлс яриад явчих. Угаасаа бүгдийг ярих юм бол боломжгүй гэдгийг та хэд мань мэдж байгаа. За яг саний бичлэгтэй холбоотой хүмүүс юу гэж дайрсан бэ гэхлээр за чи одоо учрыг мэдэхгүй байж туталтаа гэдэг чат утсан юм байна. За тэнгуүтэй наад ярьж байгаа чинь ариун зай биш ээ гэдэг ийм чат утсан байгаа байхгүй. Гэтэ хоолой нэг мөн байгаа зү тэ. За тэгснэ нэг хүн болохоор наадах чинь худлаа бичлэг шүү гинэ. За тэгээд бас нэг чат болохоор энэ бүр амар логикийн алдаатай байгааз хоолой шаал үр тэгээд ч кино байгаа биштэй спикер дээрээ тавиагүй байхад ийм чанга юмд жахан шүүлтүртэй хандаж ийм юм ярьдаг баймар байна гэдэг ийм одоо чат утсан юм байна. Тэгэд яагаад ингэж биш гээд байдаг юм болоо те. За юутсан ингэж бол хүмүүс бичсэн юм байна. За үүн дээр нь Miss Gold болохоор үгүй ер нь тэгээд ийм зүйл дээр юуных нь учрыг олох хэрэгтэй юм бэ бол одоо жоохон фейк аккаунтууд нь ингэж бичиж байна. Ариун заягийн шүтэн бишрэгч нар. За тэгээд яг үнэндээ худлаа байсан ч гэсэн өөрийнх нь үйлдэлүүд бусдыг муулдаг лайв бичлэгнүүд энэндээ дүүц хөөцөл байна штэ. Анх хэрэг хийчээд ч миний аав ийм тийм шүү гэж байсан хүн энэ бичлэг худлаа байсан ч нэг хол зөрөөд байгаа юм бол алгаа гэд ийм юм бичсэн байна. За тэнгуүдээ бас зарим хүмүүс болохоор те ингээд ариун зайг дагдаг байсан штэ. Бүр ийм хүн байсан юм уу? Ерөөсөө бичлэгийг үзэж байгаагүй юм байна. Гих мэтчлэн чатууд бол хийсэн юм байна. Тэгээд одоо ийм өөрлөн дайрж байгаа те ариун зайг өмөөж өөрлөн дайрж байгаа хүмүүсээс илүү яг ийм ариун зайгийн эсрэг байгаа ийм чатууд бүр илүү их байна. Бараг 90% нь ийм чатнууд байна гэдэг ийм сториг бас хийсэн байсан. Одоо яг жишээлбэл нэг бас хүнээс очсон чат байгаа хгүй. За үүн дээр болохоор oh fuck энэ их чиг дагдаг байсандаа
харамсаж байна уу? Ийм юм ярьж хүнийг бүр цус царайгаар нь доромжлох хэмжээний үгцэн тарихтай гэж мэдсэнгүй. Овоо үнэхээр хүн алдаж ондог юм байна да гэж бодоод дагдаг байваа. Энэ бол босч ирэхгүй гар байна гэдэг ийм чат утсан юм байна. За энэ дээр нь болохоор Мисай Голд юу гэсэн бэ гэхэлэр хүн алдаж онж боловч иймэрхүү ёс зүйн асуудал дээр нэг л зан төрхөө харуулсан бол тэгээд л уучлаад өшөөгөөд байх шаардлагагүй. За яагаад гэвэл нэгдүгээрт буруу хийсэн зүйлтэй гимшдэггүй, бүр зөвтгөөд байдаг гинэ. За хоёрдугаарт буруу хийсэн ч хуулийн дээр байгаа юм шиг царайлтгаа. За гуравдугаарт өөрийгөө дүгийлэх гэж бусдыг доош нь хийдэг. Дөрөвдүгээрт эргэн тойронд хүмүүсээ жок хэлбэрээр доош нь хийчихэд жок штэ гэд инээгээд байж байгаа. Тавдугаарт өөрийгөө дандаа бусдаас дээр мэт ярьдаг. Зурдугаарт өөрийгөө өрөвдүүлэх тактик ашигладаг. Долдугаарт удаан найзлсан дотны найз нөхөдгүй. Наймдугаарт өмнөх найзлсан найзуудаа бүгдэнд нь муулж ярьдаг гэд. Иймэрхүү хүмүүсийг анханаас нь таниад авчруулах зүгээрээ хэрэгтэй шүү гэдэг ийм сториг оруулсан байгаа байхгүй. За тэнгүүтээ нөгөө талаас нь маш олон хүмүүс дайраад за тэр байтугай бүр ингээд хүүхд дээр нь дөрөөлөд хүртэл дайрсан байгаа байхгүй. Тэр бол надад бас ингээд байж боломгүй юм шиг санагддаг. Яагаад гэхлээр те Мисай Голд ч юм бол ингээд сингл мам штэ. За тэгсэн чинь бүр тэрэн дээр нь хүмүүстэй чи зүгээр надад өөрийнхөө хэлэхүү хүүхдтэй монгол хэл зааж өг гэлтгснэ. Ариун заяа 20-тоо тэгж явж исэн. Чи бол 20-тоо бүр ингээд хүүхд төрүүлээд явж исэн бидтэй гэл бүр би бүр энэ чатуудыг хараад яг үндэ миний бүр үнэхээр одоо ингээд дургуурсан бохгүй. Тэгээд яг иймэрхүү байдлаар ингэж дайрсан байлээ. Одоо жишээлбэл нэг чат нь те одоо ингэж single plastic mom гэх мэтчлэн иймэрхүү чатууд ингэж оцсон байгаа хгүй. Тэгэл өөрийгөө хичээ мичээ гэх мэтчлэн одоо ийм чатууд ингэж оцсон юм байна. За тэгсэн чинь яг яагаад Рубиг одоо ингэж өмөрж байгаа вэ гэдэг талаас бас нэг сториг оруулсан. За үүн дээр болохоор Рубиг олон янзаар хэлэхээр бүр хачин санагдаад ийм стори хийж байна. Нэгт энэ охиныг эргүүлээд харааж зүхэд гадаад үзмжээр нь доромжлоод байгаа юм бол надад талга. Сошиалд юу байна? Өөрийнх нь уулмөр ийм л байна. За хоёрдугаарт гэвэл Монголын иргэд бид өөрсдөө иймэрхүү төрлийн хүмүүсийг өөгшүүлээд өрөвдөөд дараа нь бүр охтын холбоо байгуултал нь ингэж ярихт нь одоо ийм аим шиг гэмт хэрэг хийсэн нөхдүүд яах болж ин гэж бодоод айж байна заяа. Нэг нь хүртэл хаахаа гэж инээснэ фоллоу амар экстем нэтер гэсэн байсан. Бололтой хүү яриад эндэж штэ. Зүгээр суугаад хараад бич болохооргүй зүйл болчоод байна штэ. Бидний хайрладаг дүүнер хүүхдүүд ийм хүмүүсийн дунд орно гэж бод. Бүр цаашлаад эднэр хуйлч цагдаа эмч багш болвол ирээдүйд яг ямар олигтой үйлчлэг авна гэж бодоод байна. Тэгэл дарлуулаад хараалаар цацуулаад зодуулаад явах уу? Бид өөрсдөө нийгмээ бүтээн штэ гэдэг ийм сториг бас ингэж оруулсан байсан. За тэгээд одоо хэдүүлээ яг онцлог 2 сториг нэрэ гэж бодож байна. Гэхдээ би одоо ингэ яг Мисай Голдын тэр хүмүүсийн бичсэн тэ түн рүү бичсэн тэр чатнуудыг хараад би бүр өмнөөс нь уур хүрээд байхгүй тэ. Бүр яаж ийм тэнэг юм бичиж чаддсан бэ гэж яг өндө бодсон. Гэтэ миний зарим бичлэг дээр яг бас тиймэрхүү хүмүүс орж ирдэг. Бүр ингэ яаж ийм одоо комент бичиж чаддсан бэ гэж бодохоор хүмүүс орж ирдэг байхгүй. Гэхдээ маш цөөхөн л дөө бичлэг дээр заримдаа бараг нэг байна уу байхгүй юу тиймэрхүү байдлаар орж ирдэг. Тэгээд за яг сүүлийн одоо онцлог 2 сторинийх нь нэг нь болохоор за нэг хүнээс бас очсон чат хаан. За ер нь бол энэ Мисай Голдын энэ сторинууд нь те хүмүүсийн очсон чатыг одоо чатанд хариултаа стори бидлэр оруулаад явсан гэдэг нь бол харагдаж байгаа. Та хэд маань хэрвээ анзаарсан бол за тэгээд энэ чат нэр болохоор зүгээр л энэ ихчээс болж охтын холбоог үгүйсгэх нөлөө үзүүлээд байна гэдэг ийм бичвэр ингэ оцсон байгаа хгүй. За үүнд юу гэж харилсан бэ гэхэлэр за одоо ингэж хадуурч болохгүй хаха. Юу гэж охтын холбоог ийм юмнаас болж үгүйсгэж байд юм бэ? Та нар эрүүл ухаанаар боддоо. Гинт ариун зайгаас болоод бид бүгд охтын холбоо шаал тэнэг гэж бодох юм уу? Хайшин. Хинээр юу өдөр туулахаал сайн бодох хэрэгтэй л дээ гэж бичсэн байгаа. За тэгэд хамгийн сүүлд ярих стори нь гэх юм бол яагаад ер нь биндря. За энэ биндря гэдэг нь болохоор нүг тайт джинс гэдэг одоо Instagram хаятай охин байгаа хгүй. За энэ биндря тэнгуүтэй Майндын хүүхэд бүх хийсэн юм устгасныг ойлгож байна. Энэ хүмүүс чинь тархины тураалд орчиж үнэхээр хумсрын дороотлолтой хүмүүс их байдаг юм байна. Хамгийн амар нь сэтгцийн өвчтөж юм шиг иймэрхүү юм амнаас нь гарч чадаж байгаа болохоор эдгээр хүмүүс гадуур явж байхад үнэхээр зохиж авах цаашлаад алхааш айж имэхгүй хүмүүс байгаа байхгүй юу. Ариун зайгийн талаар цаашлаад маш олон мэдээлэл ирж байна. 10 жилд яасан гэсэн хэд хэдэн охтуудыг яасан гэсэн сайхан болсон зүйл эдэргээд зөндөө мэдээлэл байна. Одоо тэгээд хангалттай үзэл бодлоо илэрхийлж гисэн юм чинь тэд нарыг нь шеэрлээ
хүлээж яах вэ? Гол нь намайг хандлтын төлөө ингэж ийн гэхийн лол ямар ч хандлт хэрэггүй. Би өөрөө дуртай юмаа хийгээл мөрөөрөө амьдардаг. Хүн бүлэдэж үзээгүй болохоор яаж бусдаас иймэрхүү зан аншин гарч болохыг нь би мэдэхгүй ойлгохгүй байна. Тэглээгээд нэлээд сайхан амьдралтай зовлонгүй, буруугүй, алдаагүй хүн биш. Чи өөрөө охтын холбоо байгуулж чадахгүй байж гинэ. Тэр бол үнэн. Би өөрийгөө одоохондоо тийм нүсэр юм хийгээд явж байх хүн гэж боддоггүй. Эхлээд хүүхдээсээ өсгөж өгмөр байна. Өдрөөс өдөрт алдаа гаргаж байна. Тэгэхээр өөрийгөө эхэлж засчаад дараа нь бусдыг засах дээр анхаарлаа хандуулсан дээр байх гэж боддог юм. Гол нь одоо хүртэл өөртөө найдал эмэгтэйчүүдийг доромжлоод явж байгаа хүн охтын холбоо байгуулчаад тэр дунд нь нэг охинтой ам мөргөлдвөл шууд доромжлоод айлгаж сүрдүүлээд бүр амар юм болж болохоор байгаа зү. Өөртөө ам зүрэлцэн хүн болгонтэй дайрч давшилдаг юм байна. Миний эргэн тойрны хүмүүс ч даагч нарч өөрсдрөө нь яасан эснийг бичиж байна. За ариун заяач яах вэ? Саяны хэрэг дээр хийсэн хүүхдүүд бол үнэхээр аимшигын гэмт хэрэгтнүүд. Тэд нарыг ингээд зүгээр үлдээчвэл дараа нь тэр хүүхдүүд чинь сивэлд байсан манай аав ээжин гэсэн би ийм амьдралтай одоо би хандив өргөн одоо би ийм сайн дураараа ажил хийж ийн гэд олон нийт зарлчаад ардуура дахиад л хүн амьтанд дэлгэхэд явж байвал та нарт их сайхан байх юм шиг байна те гэд ийм одоо зүйлүүдийг бичсэн. Гэтэ энэс хоошо бас нэлээд хит хитэн сторинуудыг оруулсан. Гэтэ яг гол яригдах зүйлүүд нь бол яг энэ хэд бол байлаа. Тэгэд мэдээч хэрэг энэ ариун зайтай холбоотой бас жүжигчин Мишель, Немо, Жеритэй холбоотой хүмүүс cancel culture хөдөлгөөнийг бүр ингээд эрчимжүүлээд те одоо бүгдээрээ unfollow хийцгээе гэдэг давалгаанууд маш их хэвж байгаа. Болол бүр report хий за болохгүй байсан ч гэсэн хэдүүлээ одоо ингээд unfollow хийя гэдэг зүйлүүдийг ингээд маш их яригадаад байгаа байхгүй юу. За тийгээд одоо бас яг энэ cancel culture хувьд гэх юм бол те яг амжилттай хэрэгцсэн нэг гой кейс гарч ирсэн. За энэ нь юу вэ гэх юм бол одоо энэ юу байгаа хгүй юу? KEDX Grey гэдэг хамтлаг байгаа. За энэ хамтлаг нэг юм юу хийсэн бэ? Клип хийсэн гэх юм уу да тий. Тэгээд энэ дууных нь нэр нь болохоор High School Crush гэдэг дуу хийсэн байна л да. Тэгээд тус дууныхаа клипт болохоор яг энэ тэр бүлэг охтуудын нэг болох Саяма охиныг клипний тоглуулж исэн байна. За яг яагаад тэр охиныг тоглуулсан бэ гэхлээр одоо энэ нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдийн тий нэг юм crush-ын талаарх одоо дүрслэлтэй дуу клип байгаа хгүй. Тэгээд яг тэр охины одоо царай зүсийн хувьд ч гэдэг юм уу тий айгүй юм тохирох юм шиг санагдаад тэр охиныг яг энэ клипнийхаа бүр гол дүрт нь тоглуулж исэн гэнэ. Тэгээд яг энэ одоо дээрлэхэлт гээд тэр охинтой холбоотой мэдээлэл юм сэвэгдээд гарч ирсэн чинь за бид нар ерөөсөө энэ дээрлэхэлтийг дэмждэг байж болохгүй гээд шууд YouTube-ээс одоо тэр бичлэгийг устгасан байгаа хгүй. За ингээд яг энэ хамтлагийн талаар мэдээлэл гарч ирээд яг жинхэнэ cancel culture гэдэг чинь энэ юм а гэдэг одоо мэдээлэл пост юмнууд гараад хэлсэн чинь бас сайтуудаас яг энэ хамтлагийн одоо гоцлол дуучнаас яриа авсан байгаа хгүй. За тэгээд тэр ярилцлага дээрээ болохоро бид нар ингээд Playtime ингээд тоглосон мөнгөө цуглуулад яг тэр клипийг бол хийсэн. Клипний нийт зардал нэг 2 сая гаруй одоо ингэж төгрөг болж исэн. Гэтээ бид нарт ерөөсөө тэр одоо мөнгө төгрөг цаг зав тэрийг бодох одоо бодохгүйгээр тэрнээс илүү дээрлэлт гэдэг зүйл бол ингэж байх ёсгүй маа гэдэг одоо санаан дээр манай хамтлагийнх нь нэгдээд тэр клипээ бол шууд устгасан гэдэг ийм одоо ярилцлагыг өгсөн байгаа. Тэгэд мэдээж хэрэг маш олон хүмүүс яг энэ хамтлагийг бүр ингэж дэмжиж тэ стоп болж шүү. Яг л өөлөгч гэдэг чинь яг ийм байх хэрэгтэй байхгүй яг ийм байт юм а гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд бол яригадаад байгаа. Тэгэд хэрэгцтэй ч гэсэн тэгээд хүмүүс яг энэ сэдвийн талаар нэлээх бичиж байгаа байхгүй. За үүнээс гадна яг энэ Саяма гэдэг охинтой холбоотой хоёр одоо сүлд мэдээлэл гарч ирсэн. За эхнийх нь юу вэ гэхээр яг энэ Another гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За энэ пост нь за баг 3 сарын 12-ны өдөр орлоо. За яг тэр хавцаа орсон зэ. За үүн дээр юу гэсэн бэ гэхээр Саяма гэх охины аав нь Пакистан явахаар болсон маргааш авч явна гиндэ үнэн бол гэд асуултын тэмдэг тангуудаа хилийн хориг тавиач гэдэг ийм пост ороод за энэ нь сошиал дээр бас маш их сэвгцэн. Ер нь бол олон хүмүүстийг энэ ийм сэдв ингээд хүрээд ингээд явж исэн. За нэг нь юу вэ гэхээр яг тэр нөгөө Шангрилагийн food court-од нэг юм YouTube рууд бичлэг хийжсэн юм уу бас ийм стрим хийжсэн юм уу гэдгийг бол би мэдээгүй. Юу ч ингээд бичлэг хийгээд явж исэн чинь яг тэр хажууд нь тэр бүлэг хүүхдүүд food court-од ингээд бүгдээрээ сууж байгаа байхгүй. За тэнд яг Саяма охин хамгийн наад одоо цагт нь бол сууж исэн. За тэнгуүтээ тлан дээр ингээд хөлөө ингээд ачаа суудсан тэр дүр зураг нь бол ингэж харагдсан байгаа. За тэгээд хүмүүсээ тэр бичлэгийг нь үзээд те ямар амар муухай хард юм бэ. Тэгэл хүний суудаг сандал дээр ингээд хөлөө тавьсан ингээд ямар хандлагатай гэдэг нь бол ингээд харагдаж байна гэх мэтчлэн тэр бичлэг бол маш олон хүмүүст бас хүрсэн. За сайн байна. Тажиг суух. Гэхдээ суух. Жог дийшлгүй харин те чи энэ зүгээр рандом дээр сууч юм уу? Хөлийш орох уу? Энэ гайгүй тухтайхаа.
Дараагийн яригдах одоо мэдээ нь юу вэ гэхээр энэ нь яг өнөөдөр буюу 3 сарын 14-ний өдөр сайтуудад орсон мэдээлэл байгаа хгүй. За үүн дээр болохоор октыг зоддог саямаг яллагтагчаар татаж Монгол улсын хилээр гарахыг хориглолоо. Өсвөр насны охид нэгнээ зодож дээрлэхэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор өсвөр насны яллагдагч эсэд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргажээ. Тодорхойлбол Монгол улсын хилээр гарахыг хориглох мөн тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзах, харилцахыг хязгаарлах хүсэлтийг шүүхэд хүргэлсэн байна. Уг саналыг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хилэлцсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эсэд эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэд хэдэн зөвлөл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагтагчаар татан шалгаж байгаа нь хавтас тэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзжээ. Ийм шүүх прокурорын гаргасан саналыг хүлээн авч эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн 14-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн таснал сэргийлэх арга хэмжээ авахар шийдвэрлэгдсэн байна. Тодорхойлбол яллагдагч эсэд Монгол улсын хилээр гарахыг хориглож тэр бүхий хүмүүстэй альва хэлбэрээр уулзах, харилцахыг хязгаарлах шийдвэр гаргажээ гэдэг ийм мэдээлэл орсон. Тэгээд үүн дээр хүмүүс яг юу гэж яриад байгаа вэ гэхлээр те одоо ингээд зөвхөн энэ хэргийг даах үнэнд баг ингээд саймаа болчихж байгаа юм шүү. Яагаад нөгөөд нь юусэн ярихдаггүй байгаа юм бэ? Нөгөөдөд яг ямар арга хэмжээ авсан бэ? Энэ талаар яагаад мэдээлэл орохгүй байгаа юм бэ гэх мэтчлэн хүмүүс ийм зүйлийг ярьж байгаа. А нөгөө талаас яг би юу гэж харж байгаа вэ гэхлээр магадгүй те одоо нүг энэ охиныг ингээд гадагшаа явах чинь гэдэг мэдээлэл бас ингээд сошиал дээр тарчж байгаа штэ. Тэгээд тэнд нь магадгүй хариу өгөхгүй ч юм уу да тий яг энэ мэдээллийг оруулсан болов эсвэл үнэхээр тий нөгөөдийг нь яахгүй энэ охинд одоо ингээд бүх хариуцлагыг тохих гээд байгаа юм уу яах гээд байгаа гэдэг ингээд тодорхойгүй юуц нэг ийм мэдээлэл бол явж исэн. Тэгсэн чинь манайхаа өнөөдөр хүн шинэ мэдээ орсон. За үүнд болохоор үүд ингийнх нэгээ зодож бичлэг гэдэг хэрэгт саямагаас гадна 4 хүүхдийг яллагтагчаар татжээ гэдэг ийм мэдээлэл гарч ирсэн байна. Мөн Facebook дээр нөгөө баяр баясгалан гэдэг охин баа штэ тий тэр охинтой холбоотой бас нэг мэдээлэл явж байгаа. За энэ нь болохоор нүг бид нэг залуутай болцоод байна уу гэдэг групп дээр орсон пост байгаа хгүй юу. За үүн дээр анх 2025 оны 10 дугаар сард бүлэг хүүхдүүдэд нөхцөлүүлж зодуулсан охины хэргийг Сүхбаатар дүүргийн 1-р хилтэс 7 хоногийн дараа хаасан. Тэр хэргийг энэ охины цагдаа ав хаалгасан. Хэрэг шударга шүүсэн бол хохирогч охин дахин 2026 оны 3 дугаар сарын 6-нд зодуулж дахин нөхцөлүүлэхгүй байх байсан. Давтан гэмт хэрэг ялтаарчтэй энэ хэргийг яаж шийдсэнийг дахин олон түмэнд мэдээлэх ёстой. Мөн хэрэгт нөлөөсөн цагдаа аавыг нь ажлаас нь халахыг шаардъя гэдэг ийм пост орсон. Тэгээд гэсэн чинь доор нь бас нэрээ нууцлсан одоо хаягнаас юу гэж манад уу яалаа авт юм бэ хаха гэдэг ийм одоо юм комент бичсэн байгаа байхгүй юу. Тэгэд энэ үнэхээр те яг энэ хүүхдүүдтэй холбоотой хүмүүс ингээд комментууд бичээд яадаг юм уу яад хийн гэдэг ингээд тодорхойгүй ингээд бүр амар сонин гайхмаар байгаа зү те. Тэгэд үнэхээр тэр хүмүүс ингээд бичээд байдаг бол бүр ийм үнэхээр харчааг байгаа зү. Би бол тэгж бодож байгаа. Ийм хэрэг хийчээд тэнгүүдээ тэрийгэ дааж чадахгүй юм бол яах гэж тийм хэрэг хийдэг юм бэ? За тэнгүүдээ өөрсдөө хүүхдүүдийг бүлэглээд, нийлээд ингээд дээрлэгээд, зодоод, бичлэг хийгээд тийм муухай үйлдэл хийдэг байж өөрсдөө хүмүүсээс айгаад одоо тэр Instagram-ийнхаа нэрнүүдийг солиод, за энэ тентх одоо тэр сошиал хаягуудынхаа ингээд нэрнүүдийг солиод ингээд айгаад явж байгаа байхгүй юу? Тэгэд үнэхээр тийм л одоо бусдыг зоддог, дээрлэхтэй тийм л зоригтой юм бол яагаад тэр нэрээ ингэ солихгүй байж чадахгүй байгаа юм бэ? Тэгэд өөрөөсөө ийм байж яаж тэр айлын хүүхдүүд ингэ зодоод дээрлэхэд байдаг юм бэ гэдэг нь бол надаа бүр ингээд үнэхээр хэлэх үг бүр ингээд олдохгүй байгаа. Тэгээд хамгийн муухай нь ингээд дандаа тэр бүлгэрээ нийлж бусдыг дээрлэхдэг. Яг үндэ нэгэн эсрэг нэг үзээд ч юм уу та тэр бүлэгтэй байдгүй бол тэр бүлэг ингээд бөөнөрөө байдгүй бол хизээж чадахгүй. Тийм биш олуулаа нийлчээд нэг хүнд ийм одоо аархаад нэг хүнийг бүр тийм байдалд оруулаад тэндээ өөрсдөө баясаад бичлэг хийгээд хандлт авах гээд явж ийн гэдэг бол үнэхээр сууг арчаагүй, зориггүй тийм хүмүүсийн л хийдэг зүйл байгаа байхгүй юу? Тэ яг үндэ ингээд бодохоор тийм байгаа зү. Үнэхээр тийм зоригтой ингээд өөрийгөө чадан дийлэн ингэж бодд юм бол зөв нэгэн эсрэг нэг үзэл. Яагаад заавал олоолаа нийлчихэд нэг хүүхдийг тойрч зогсчоод бөөнөр тийм байдалд оруулаад байгаа юм бэ? Энэ бол бүр үнэхээр юм одоо юу тийм арчаагүй, сул доорой зүгээр юм сул доорой зүйлээр өөрийгөө мэдрэх гэсэн, өөрийгөө дөвөлөх гэсэн тэр бүлэгтээ нэг юм худлаа нэр авах гэсэн энэ бол үнэхээр арчаагүй хүний л хийдэг зүйл байхгүй юу? Тэгэд энийгээ өөрсдөө одоо ойлгож байгаа юм уу, ойлгохгүй байгаа юм уу? Мэдгүй юуцсан
Тэгэд энэ хэрэг бол одоо ингээд яг үнэн зөвөөрөө шийдэгдээсэ гэж бол би хүсэж байна. Мөн яг энэ хэргийн талаар ерөнхий сайдын бичлэг бас явж исэн. За тэрээр юу гэж хэлсэн бэ гэхлээр хүчирхийллийн асуудал дээр хүүхэд учир ямар ч хариуцлага хүлээлгэхгүй гэсэн буруу ойлголтыг зогсоож ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөө. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна гэд хэдэн багш нартай тоож болохгүй. Соёлын яам зөв бус үг хэллэг гэмт хэрэгт урайлан дуудсан бүтээлд хяналт тавих ажлаа ингэж хангалтгаа гэх мэтчлэн те одоо ингэж соёлын яамд боловсролын яамд иймэрхүү үүрэг даалгаврыг бол ингэж өгсөн байлээ. Тэгээд тус хэрэг яаж шийдэгдэж байгаа вэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгж ингэж ажиллаа гэдэг хамгийн гол зүйлүүдийг хэлсэн байгаа байхгүй юу. Одоо тэгээд цаашдаа ч гэсэн яг энэ асуудлын талаар бусад хүүхдүүдэд яг ямар хариуцлага тооцсон, яасан гэдгээ олон нийтэд яг ингэж мэдээлэлд яваасаа гэж бол би хүсэж байна. Ер нь бол би хүсэж байна гэхээс илүү ер нь хүн болгон л хүсэж байгаа байх гэж бодож байна. Ягаад гэвэл угаасаа ингэж сошиал дээр маш олон хүмүүсийн хандлт анхаарлыг аваад тэгэд хүмүүс ингэж шудрах хэсэг ингэж шаардаад байж байгаа нь бол харагдаад байгаа шүү дээ тий. Тэгээд бас бид хэдд яг мэдээлэлд явах байлгүй дээ гэж бол найдаж байна. За тэгээд сүүлд ярих бас нэг зүйл нь юу вэ гэхэлэр тэр TikTok-ийн хайлтууд ямар амар юм бэ тий. Та хэд манаас харсан л ах. За энэ талаар бол хэд хэдэн YouTube-рууд ярьсан байсан. За тэгээд Instagram, Facebook-ийн нөлөөлөгчд бас бичлэгүүд хийсэн байсан. Ямар нэгэн ингээд кирилл үсэг бичингүүт л ийм садар самууны утга агуулгатай текстүүд гарч ирдэг те. Та хэд мань тэгтээ тэрийг туршиж үзсэн үү? Би бол яг TikTok-ийн тэр аппликейшн дээр яг ийм кирилл үсэг бол бичиж үзсэн. Гэтээ яг хайгаад яг ямар бичлэг гарч ирж байгаа гэдгийг нь бол үзээгүй. Тэгээд яг ийм ямар ч үсэг бичсэн гэсэн дандаа ийм садар самууны холбогдолтой. Одоо хээ үсэг ингээд бичлэг гэхэд хоёр хүн бавалцж байгаа бичлэгч гэдэг юм уу та тий. Бүр үнэхээр тийм амар байгаа байхгүй юу. Гэхдээ энэ нь одоо гарч ирээд байгаа юм биш юм байна. Ер нь нэг 2-3 жилийн өмнөөс тийм болсон гэж байгаа байхгүй. Тэгэд ер нь л хэр баргийн хүмүүс нэг TikTok ашигладаггүй дандаа одоо өсвөр насныхан дүүнер маань ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийн өөрсдийнх нь хийсэн одоо тийм юмнууд байгаа хгүй юу. Тэгэхээр хэдүүлээ бас ингэж хүүхдүүдийнхээ одоо хэрэглээнд нь те сошиал хэрэглээнд нь ингэж анхаарал хандуулах гол болохгүй маань. Тэгээ хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцаж одоо ингэж ойлголцтой байхгүй бол бас болохгүй маань гэдэг ойлголтууд ингэж биднэрт улам илүү ингэж өгч байгаа болов гэж бол хараад байгаа. За тэгээд манайхаа хамгийн сүүлд ярих сэдэв маань бол 113 гэдэг одоо рэпер дуучин юм байна л да. Тэгээд би бол угаасаа сонсдоггүй. За тэгсэн чинь тэр хүний хийсэн дуунууд маш их хүмүүсийн уур бухимдлыг хүргээд дургуутслыг бол хүргээд явж байгаа. За тэрээр одоо нүг Мамо Нэш гэдэг дууг одоо Мамо гэдэг байдлаар тэгэнгүүтээ бид бүгд ийм багаасаа сонсож дуулж өссөн тогруу янзын хүүхэлтэй одоо тэр дууг бас ингэж үгийг нь өөрчлөөд маш их хараалын үг оруулаад те бүр ингэж үнэхээр аимшигтай хувилбарлуу шилжүүлээд дуулсан юм байна. Тэгэд энэ дуу нь болохоор 5 хоногийн өмнө бараг тэр YouTube дээр нь засагдсан байгаа байхгүй. Одоогоор нэг 30 мянган хүнд бол хүрсэн гэдэг нь харагдчихсэн. За үүнээс гадна Facebook дээр ч гэсэн ороод маш олон хүмүүст хүрээд бол явж байгаа. Тэгэд хүмүүс үүн дээр нь маш уур бухимдалтай те. Яагаад бага насны хүүхдүүд сонсдог одоо сонсож өссөн энэ дууг ийм муухай болгож байгаа юм бэ? Яагаад бүр ингэж өсвөр насныхныг бүр илүү хараал хэлэх тэр сэдлийг нөгөөд байгаа юм бэ гэдэг зүйлийг бол хүмүүс яриад байгаа байхгүй. За тэгсэн чинь тэр одоо иймэрхүү хараалын үг хэлдэг дуучдын хариулт нь юу байдаг вэ гэхлээр бид нар ингэж дуусан дуулаагүй, бид нар хэлсэн хэлээгүй угаасаа над хүүхдүүд чи өөрсдөө хэлээд явж идэв штэ гэдэг хариулт тайлбарыг өгд юм байна. За тэгвэл яагаад нэг ч гэсэн хүн те за би ядаж энэ одоо хараалыг хэлэх байдлаар би ядаж энэс нь ингэж одоо сэргийлэх байдлаар би болчих гэж ханддгүй юм бэ гих мэтчлэн хүмүүс ярьж хэлээд одоос энэ сэдв маш олон хүмүүсийн анхаарал хандлагыг аваад явж байгаа. За тэгсэн чинь үүн дээр нь яг Guys хамтлагийн нэг бичлэг хийсэн байгаа байхгүй. Одоо ингэж за дүүнрээ одоо болоо. Одоо зүгээр айтайхан байгаарэ гэдэг одоо нэг бичлэг бол хийсэн байсан. Тэгээд яг энэ бичлэг дээр болохоор тэгээ одоо бол арай ингэж хитэрж байна. Бидний хүртэл багтаа сонсож, өсөж, дуулж өссөн дууг ийм болгоно гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Энийг одоо болоо. Энэ бол арай хитэрч гэх мэтчлэн ялангуяа тэр Guys яг үгийнх хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ бичлэгнийхаа доор комент дээр болохоор 113 гэдэг нэршилтэйдүүд хатуухан хэлье. Над тэнэглээ зогсоо. Одоо болно. Чамайг давгүй хүү байсан гэж сонслоо. Яагаад ингэж эргүүддэг болчихсон юм бэ дүү? Мамо Нэшээр тогруу янзын хүүхэлтэй ёхор дуунуудыг өөрийнхөө үзэл бодлороо гутаанд оромжилж дуусан ёс зүйгүй соёлгүй үйлдэл гаргасныхаа төлөө зохиогчийн эрхийг эзэмшигчд болон бурад зөн олноос Монголын арт түмнээсээ уучлалт гуйгаасаа гэж ах нар нь чин сэтгэлээсээ хүсье. Буруугаа хүлээгээд уучлалт гуйх оройтойгүй шүү.
Энэ цапааныг өөгшүүлээд өнгөрсөн жил төв цэнгэлдэх тоглолтыг нь зохион байгуулсан гих Монголын хип-хопын ертөнцийг базагч гих өөрийгөө бодож эндүрч явдаг. За бацаанаад бацаандаа хилээч. Чи ах нь ухаантай юм бол дээрээс нь эргэн тойрны үе тэнгийн рэпер найзууд андууд нь наадахтаа хэлж ойлгуулаа. Найз чи эндүрч андуурч илэрч балаараад өөрийгөө уртлаг зааж ийна гэж галзуураад байна. Та нар найзлын бол яг одоо алдаж байгаа үг үйлдэлээрээ гүн ангал руу мөхөж унаж яваа. Андыгаа аваарч туслаж хэлж ойлгуул. Эс бөгөөс арт түмний нэрийн өмнөөс хаа байгаа газраас нь газрын гаваачин гаргаж ирээд уйлдчлалт гуйлгаж бас тачин шүү. За тачин шүү гэдэг чи өөрөө чадсан шүү гэж байгаа ийм үг байгаа хгүй. За тачин шүү гиндэж яваад үгээ гэд ийм одоо комент өгсөн байна. Тэгээд энэ бичлэг нь бол үнэхээр олон хүнд ингээд хүрсэн гэдэг нь харагдчихсэн. Одоогоор 9200 гаруй ийм реакшныг авсан байгаа хгүй. Тэгээд ядаж энэ мэтчлэнтэй гайс хамтлагийнхан бас ингэж дуурч байгаад амар зүв байгаа зү тэ. Бас яг нэг юу байсан рэпер байсан. За би нэг нэрийг нь мартсан байна. Бас ерөөс нэг сонсдог болохоор. За юу ч энд ингээд нэрийг нь болгон тэр бичлэгнийхэн зургийг оруулчих. За тэр рэпер бас юусэн бэ гэхлээр одоо тэр нэгээ дээрлэхэд байгаа хүүхдүүд байгаа штэ тий. Тэгсэн чинь одоо ингэдэггүй юм аа, ингэдэггүй. Одоо ингэж болохгүй. Тэгээд баг одоо ингээд байгаа газарт нь ингээд олоод очоод баг ингээд арга хэмжээ авнаа гэдэг утгатай нэг юм бичлэгийг бас хийгээд олон хүмүүст хүрсэн гэдэг нь бол харагдчихсан. Үгүй шап бидлэн шааш магадгүй. Тэгүүлгүй. За юм. За манайхаа та нартаа энэ удаагийнхаа бичлэгээр иймэрхүү зүйлүүдийг ярьж өглөө. Нэрээ би яг нэг юм ярихаа мартсан байна. Гэхдээ одоо ингээ миний харж байгаа зэ би гэтээ явсан нэг юм шүүмжлэх гэлээ л да. Одоо энэ ингээд хэрэгүүцч ингээ дандаа 10 жилийнхэнтэй холбоотой ийм асуудлууд байгаад байгаа ч тээ. Тэгээд 10 жилийн хүүхдүүд за ингээд даруухан нүүр амаа бодох бол окей байж болно гэж би бодож байна. Гэхдээ бүр тэр хүмүүс сургаа тэгж амар ургуулаа, тэгж амар будаад тэгж болдог болсон юм уу? Биднийг ингээд жоохон багтж байгаа хумсаа ав, хуруу хумсаа бити будаад бай, нүүр амаа бити будаад бай гэл тэгдэг байсан шүү дээ. Гэхдээ надад тэдэр нь мэдгүй нэг юм бүр яг ингээд жоохон ургуулад хөөхөн цэвэрхэн одоо тэ нэг бэж өнгө мөнгөөр бодох бол миний бодлоор л байж болно ч удаа байхгүй. Гэтэл бүр тийм амар уурт, тийм амар өнгөөр ингэ боддог байж болдог болсон юм уу? Надад бол тэр нь бас жоохон шүүмжлэлтэй санагдаад байгаа шүү дээ. Яагаад гэвэл 10 жилийн хүүхдүүд чинь яг одоо яагаад тэр хэд ингэ форм өмсдөй Тэ одоо тэд нар чи ингээд чи бол 10 жилийн хүүхэд ингээд хичээлээ хийх ёстой, чи ингээд дөрвөн журамд ингээд баригдах ёстой, чи ингээд формо өмсөх ёстой, чиний ямар айлын хүүхэд байх чаа хамаагүй гэдэг үзэл суртахуунаа тэр одоо дөрөв хувцс гэдэг зүйлийг өмсөд байдаг юм уу? Тийм болохоор бүгдээрээ адилхан ингээд жигдрээд үс гэзгээ боох ёстой гэдэг зүйл ингээд байгаад байдаг юм уу? Тэгэд одоо бүр ингээд хамаагүй болчихсон юм уу те? Мэдгүй би тэрийг ингээд жоохон гайхаад байгаа. Тэгээд та хэд маань үүн дээр яг юу гэж бодож байна манайхаа? Тэрийг ингээд сэтгэл хэсэгт бичээрээ. Тэгээд мэдгүй би ингээд гайхаад байгаа байхгүй. Би эсвэл ингээд буруу бодоод байгаа юм уу? Тэр хүүхдүүд магадгүй хичээлээ ингээд сайн хийгээд те. Одоо үүргээ сайн биелүүлээд явж байхад л болдог болцсон юм уу гэд жаахан гайхаад байгаа. Тэгээд мэдгүй. За тэгээд та нартай энэ удаагийнхаа бичлэгээр иймэрхүү зүйлүүдийг ярьж өглөө. Мөн өмнөх бичлэг дээр маань өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн, сэтгэлээ бичсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Айгүй юм ухаалаг зөв шийдлийг харсан те. Ийм зөв одоо комментууд маш их байлээ. Та хэд манаас тэр комментуудыг бас ороод уншаарай гэж хүсье. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцаа. Энэ удаагийн бичлэг энэ хүрээд дуусах гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзсай хөрх хүмүүс минь баяртай.